NBA тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд та бүхэнд NBA Talk маань 25 дахь дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд плей-оффын одоо юу ойртсоор багууд 4-5 тоглолт үлдсэн. Тэгээд одоо хамгийн сонирхолтой магадгүй удирдлагын хамгийн сонирхолтой 7 хоног үйл нь явж ийн гэсэн үг. Одоо сүүлийн 7 хоног нь энэ 7 хоног болчих шиг байна тийм ээ. Тэгэхгүй эх 7 хоногоос ер нь плей-инийн тоглолтуудыг эхлэх гэж байна. Тэгээд та бүхэнд мэдээж NBA Talk-ийн 5 тоглолоо байна. Тэгээд өнөөдөр бас манай 6 дахь тоглогч мөн ирсэн байна. Их баяртай баярлалаа. Баярлалаа. Тийм. Сайхан та хоёрын сайн уу? Сайн. 2025 онд тантай таараагүй мэн. Даалсын солилцооноос хойш. Даалсын солилцооноос хойш би ч юм хараагүй. Тийм. Тэгтээ он гараад л ирсэн шүү. Тий, би байхгүй. Тэр хооронд чинь би байхгүйсэн. Тэгээд чамтай их гоё юм асууна. Тэгээ байхгүйс нэрээ өвөл. Би байхгүй. Тэгэхээр тэр солилцооноос хойш юу болов яа. Өвөл та нэг халуун оронд байдаг ордон лугаа явцсан. За баярлалаа. Fact шүү. За юу юу ярих гэж байна. Мэдээж хэрэг бол Писимол NBA Talk юм бол хэргийн үед чи ажилдаг. Тэгээд Писимол таах хүн ямар ч ууштгаар эзэнгүүгээр Apple ууштгаагүйгээр лизингээр буруу хэлж байхгүй те. Apple, Samsung, Huawei, Honor брэндийн гар утсуудыг худалдаа авах боломжтой. Тэгээд хамгийн одоо баталгаатай одоо апплуудыг таах хүн Писимол аваарай гэж хэлмээр байна. Сандраад байгаа юм. Гөө ордог гэснээр тэр ордоч дуусах байгаа байхгүй. Ятгадаг хотлаа. Далайн хэрэг дээр байшин ятсан тий. Гөө чи тэгээд зааж одоо энэ бэ тохрог ихлэн зүмраа хаа. Тэг жоо байж чамтай ярина. Яадаг гинэ чи. Бидний 2 дөрөв болоо. За тэгээд мэдээж илүү тийм бол Pepsi бас брэнд байгаа гэдэг хэлэхтэй байна. За тэгээд өнгөрсөн супер тоглолт болсон шүү дээ энэ бол. Багуудын бас чанслаг шалгасан хэдэн тоглолт болсон. Ямар ч нэг тоглолтоос эхлэе гэж бодож байна. Энэ бол ядчгүй энэ хоёр тоглогч одоо хамгийн том хамгийн хүн үздэг одоо тулаан гэж хэлдэг бид болохоор тийм сүүлийн 10 жилийн одоо хүмүүс ерөөсөө энэ хоёрын хүний тулааныг үзэхэд одоо хамгийн хүзэлттэй байдаг гэсэн үг шүү дээ. Хамгийн өндөр тоглолтууд, хамгийн үнэтэй тоглолт, хамгийн их үзэгчтэй тоглолт гэх тийм. Энийг бол ерөөсөө Lakers Golden State Warriors тоглолтууд байнга эцсээр байгаа. Хоёр ч удаа плей-ин дээр гарсан баг тийм ээ. Дээрээс нь байрлалын үед энэ хоёр ойролцоо байгаа хоёр шүү дээ тийм ээ. Дээр дороо оролцоход бас нэлээд чухал. За Golden State Warriors-ууд үнэхээр хүнд хуурсан. Хоёрын хувьд бол маш хүнд хуурдаг гэсэн. Ягаад гэвэл үсгээ 3 4 5 дугаар байруудтай одоо байгаа багтагаа дараас нь тоглолт. Тэгээд дараас нь тоглолт сүүлийн хоёр нь back to back 4 хоногт 3 тоглолт тийм ээ. Энэ бол хамгийн хүнд тоглолттой хоёр нэсэн. Одоо энэ үлдэлтийн Steve Kerr өөрөө гэж хэлсэн байсан. Би амьдралтаа ер нь энэ байхад яг ийм хүнд хуурыг үзээгүй гэж өөр хэлсэн байсан. Тэгэд өмнөх 3 тоглолтод Lakers очсон байсан. Тэгээд Jimmy Luka 2 солигдсоос шинэ хоёр баг анх удаага очоод тааш тоглосон. За яг өмнөх хороо авшаа 2 хоногийн өмнө болохоор 1 хоногийн өмнө 2 хоногийн өмнө Memphis-ийг хожоод тэгээд ингээд Lakers-д бад ирсэн тоглолт тийм ээ. Memphis энэ хоёр багт хоёуланд нь очсон. Тэгээд дараалал. Тийм. За тэгэхээр энэ бол маш чухал тоглолт. Нөгөө түрүүлсэн байрлалыг одоо дээр дор одоо Golden State Warriors бол байранда үлдэх гэсэн тоглолт. Ааха. Тийм. 5 дугаар байранд одоо 6 дугаар байранда үлдэхтэй. 5 дугаар руу орсон шүү дээ. Энэ нэг хожоод орж байгаа шүү дээ. Тэгээ Pojemski гахалтай байсан. Гахалтай. 28 хэдлээ? 28 28. Эхний хагас 22-ын байсан шүү. Тэгээ төгсгөл чухал шийдэлд оруулаад. Лука их муу тоглосон. За тэгээ Лукагийн шидэлт нь ороогүй өдөр байсан тий. 3-аас 6-аас 0 нийтдээ 17-оос 5 ч үл. 18-аас 6 байсан баха. 18-аас 6 байсан баха. Тэгээд энэ тоглохоо. Тэгээд энэ нь өөрөө энэ ойр дөрөв Лукагаас нь хагдаг болт юу тоглолт баха тий. Тэгээд хэвлэл мэдээд бол угаасаа үе байт юм аа Лукаар бол гэхдээ бол том хотын болохоор маш их бас юм байлт ирсэн шүү. Лука хандсангүй том тоглолтын дээр яг том багийн талбай дээр. Пүү. Энэ тоглож амар байсан да. 3-9 үсэн үү? 8-9 гэсэн. За ингээд тоглолт. Лука. Яа. Хоёр амар хамгаалагч ба штэ. Трофигийн өг гэж хэлсэн шүү дээ. Шууд энийг хэлэнгүүт. Энэ дээр бол хоёр талын л байр суртаа байгаа шүү дээ. Өдрлөг бүтэн харуул өгмөргүй санагдаад байгаа байхгүй. Зөвхөн сүүлийн 2 сарыг хараад өгдөг шагнал юм бол бас юмстэй те. Жими ирснээс хойш те. Тэрнээс ихний яг 3 сард бол яг Дрэмбгийн өрсөлдөөнд нэрнч дурддахгүй л байсан юм шүү дээ. Тийм үстэй. Гэтэ Wemby-гийн одоо бэлтгэл гэмтэл ч юм уу та ер нь маш олон зүйлүүд бас энэ юуныг бас эргүүлж байна тийм ээ. Evan Mobley, Triple J, Dort гэл өөр өрсөлдөгч нар нь байна л да. Улирлын турш доктортой байсан. Гэхдээ ер нь бол
баталгаатай юм бол байхгүй шүү дээ одоо юм бол яг зүгээр маш жоохон юу онооны юу гэдтэй л байлаа шүү дээ. Гэтэ яг нөгөө Ер нь фаворит нь болцоо лээ. Өнгөрсөн дугаар дээр үзүүлсэн Тийм шүү дээ. Нийлээ байгаа шүү дээ. гэтэ яг нөгөө бас юм. Саяны хамгаалт чинь бүр ингээд байхгүй. Тэгээд Клевленд нөгөө тал тожигдоод байгаа гэхээр Дрэмбрийн авах магадлал бүр өсөөл юм шүү дээ. 60% таа ч юм ингээд улам өсөд байна. За энэ тоглолтын талаар манайхаа ус сэтгэлээрээ. За инхвэрээс гоё ясуу гэж бодчих тийм ээ. Тоглолтыг нүцсэн биз дээ. Нүцсэн. Яг энэ тоглолт бол яг нөгөө хин Пожемский Jordan Poole болцол өдрөлтөө. Тий. Тэгээ яг би зүгээр эндээс нэг юм харсан Golden State-ийг энэ жил ер нь ингээд цаашаа хэр зэрэг хол явах юм бэл болоо гэд ингээд харангуут энд нөгөө авар авсан бүрэлдэхүүнээс Wiggins Butler болсон байгаа байхгүй юу? За Poole маань Pojemski болсон байгаа юм байна. Тэ? За тэгэнгүүт Clay ерөөсөө байхгүй байгаа юм байна. Тэгээ бус бүрэлдэхүүн тэр чигээрээ байж байгаа. Бади хилдэв шүү Clay. Бади хилж айгүй. Тэ яг ер нь байхгүй бол гэж тооцсон дээр л Бади хилдэг. Цэлгэнээс авлаа тий. Тий. Тэгээд яг Clay-гийн хэмжээнд яахгүй Бади хилдийн орох гарах нь айгүй их л дээ. Тэгээд ингээд бодонгууд яг Бади хил тэгээд Clay шиг шидэд явчих юм бол энэ баг бас авраг авч болохоор хэмжээнд харагдаад байгаа юм зү тий. Жишээ нь Wiggins-ийн хийжсэн хамгаалтыг бол Butler хийчихнэ. Wiggins-ийн авч исэн оноог Butler авчна. Тийм үстэй. Харин Pojemski Poole шиг байх уугүй юу гэдэг чинь асуудал байхгүй. Тэгэхээр нэг тийм яг л тэр авраг авч исэн багаас арай жоохон дутууч юм шиг яг тэр гэтээ тэр хэмжээнд тоглолцохоор ч юм шиг тийм л баг л байгаа юм байлаа. Тийм дээгүр үргэлж чинь гэж юу? Тий. Авраг маг гэдэг үе хэмжээнд. Гүг тэр яг тэр жил чинь бас их тийм сонин өвөрмөц жил байсан шүү дээ тий. Phoenix Suns, Utah Jazz гэсэн бүсийн хоёр шилдэг багийг нь Luka Doncic болон бусад нөгөө нэг ур чадвар тааруу тоглогчид нь өөрсдөө 120% дайчлаад тоглолцсон. Тэгээд тэр хоёр том багийг мулталцсан тийм жил байсан шүү дээ. Тэгэхээр энэ жил бол тийм болохгүй. Эхнээсээ л томчуудтай тулна. Нөгөө талаас ч гэсэн тийм нөгөө туршлагагүй Бостон биш, туршлагатай авраг Бостон орж ирнэ. Тэгэхээр зүгээр яг тэр хэмжээний байнуудаа л гэж. Тэр жил яг замын сад өгсөн. Замын сад өгсөн. Тийм. Баярдаг шүү. Тий. Тэгээд Lakers-ийн хувьд бол юу л байна л да. Яалтчгүй манай Лукач орж хард юм аа. Гэхдээ яг хуушин Далласт байхдаа бол бүх хүн түүнд эрх мэдлэн байсан учраас эхнээсээ шидэлтэнд орохгүй байсан өдөр байлаа гэхэд шидсээр байгаад оруулцдаг байхгүй тоглолтын 4-р үеэрээс сүүлрүүгээ. Нүдэд нүцээд давталсаар шидэлтэнд ороод эхэлдэг байхгүй олон дахин шидэд харж хүн ч орно шүү дээ. Тэгдэг л байлаа. Одоо яг нэг LeBron-тай бусад өөр тоглогчдтой учраас тэгж олон бүх бөмбөгийг аваад дайраад байхгүй л байна л да. Тэнгүүд зарим нөгөө шидэлтэнд орохгүй байгаа өдөр тэр чигээрээ дуусчихж байгаа тохиолдол байна. Тулах. Яг хөө тэгэл Lakers-аас ч болон Golden Warriors-аас талаас ч болно шүү дээ. Мөн үзэхээс нь аль аль нь. хонь хоёр баяг тэгэл байнга л ярьж байгаа. Ялангуяа солилцооны цонхоор ингээ хамгийн том хоёр нэрийг өөрсдөн дээрээ хамгийн анхаарал төвлөдөг хоёр тоглогчтой хамгийн том хоёр баг нь тэгээд том хоёр тоглогч аваад ирсэн учраас 2 сараас хойш тогтмол анхаарал төвд байсан. Тэгээд яг зөв гол нь энэ тоглолтын одоо яг энэ тоглолтын нөлөө гэхээс илүүтэйгээр Jimmy Butler, Luka Doncic хоёрын хин нь яг энэ үйлрэлтээ нөлөөтэй вэ гэдэг яриа руу орсон хамгийн зүг болов уу гэж бодоод байна. Энэ тоглолт бол яах вэ тийм үйлрлийн тоглолт. Ачаал бүтэл том байсан ч гэсэн яг анализ хийхэд хэцүү. Нэгсэндээ бид нар одоо энэ жилийн хамгийн том хамгийн одоо ашигтай солилцоо юу гэсэн бэ гэдгийг ярих гэдэг тийм үү? Тэгэхээр яг Лукагийн солилцоо юм уу, Эдигийн солилцоо юм уу, эсвэл Жимигийн солилцоо юм уу тийм ээ? Лука л да. Эдийг яга оруулж ирээд нэ. Одоохондоо Эдийг оруулж ирэх гэж болохгүй шүү дээ. Юу? Нэг солилцоогоор Хамгийн ашигтай гэж яривал эн чинь бүх цаг үеийн ашиг л ярина үстэй тийм. Энэ жилийн ашиг. Энэ жилийн ашиг ярьж байгаа. Энэ жилийн ашиг. Бүх цаг үе бол ойлгомжтой Лука юм чинь. Лука л тийм харж яваа юм. Лукаас ирж яваа цаг. Энэ жилийн гэхээр л ярих байх та. Яг бол иргэжлийн энэ байдаг хэрэг хаа зүмэр. Тийм. Энэ жил аль нь илүү ашигтай вэ гэж юу? Мэдгүй энэ хоёр баг одоо аль одоо арай хол явж дууссан л ашигтай байж л гэх байлгүй. Одоо энэ жил харин ингээд нэг одоо яг удаа 90-д энэ хоёр чинь 25 шүү дээ. 25-26 тоглолтод оролцсон байна шүү дээ. Тий. Гэтэ нөгөө тэрэн дээр нь дүгнэлт хийхэд л гэж байгаа юм шиг шүү. Үгүй яг юу ярьдаг. За арай Jimmy юм уу да. За энэ яагаад гэвэл Jimmy одоо арай энэ жилдээ шүү дээ. Энэ жилийн амжилтанд нөлөөлөх үйл гэдэг юм шүү дээ. Jimmy энэ жилийн амжилтанд илүү нөлөөлөх баха. Анарын үед яг статистик дээр бол Jimmy Butler шүү дээ. Тэгээд энэ тэр нэг маргаадах зүйл байхгүй. Тэгэхээр юу гэдэг нь Лукаг болохоор яг хэрэгтэй багтаа хамгийн хэрэгтэй тоглож очсон болохоор Jimmy Butler болчиход байгаа. За Лукаг бол одоо LeBron-тай тоглолт нь таарахгүй ч байсан хамаагүй хүчээр авчиад нэг баг болгочихж байгаа юм. Тим том зах зээлтэй баг юм ч дээ яг тийм. Тэрнээс яг тэр баг одоо тэр авчиж байгаа тэр яг одоо хамгаалт те
одоо Golden State-ийн ганц сул тал нь торгуулийн шугамнаас баг шиддэг байсан бол тэр торгуулийн шугамныг нөхөж шидэж юм те бутал буруу дайрж байгаа ганц жиг болгочиход байлаа. Тэгээд энэ бас сая 25 гэж дээрээс нь 25-аас чинь Стефен Curry-т бол бүр 20 тэр байна. 2 шүү дээ тий. 22. Curry Butler хоёр хамтдаа болохоор 2 хожигдсон. 2 очихсан тий. Стефен Curry-гийн оноо авалт хэрхэн өссөн харагдаж байгаа. 21-д 2 болсон юм шүү дээ. Эн чинь Jimmy-гийн эффект. 6-аар нэмэгдсэн байна. Тэгээд чөлөө шидэлт нь хардаа. Сүүлийн 15 онд 2 дугаар хоёрт орсон шүү дээ. Бүх багуудаас хамгийн сүүлд явж байгаа. Өмнө 30 байсан юм тий. 30 дугаар юм байсан. 30 дугаар юм. Jimmy гэсэн. Тэр нь том өсөлтөө байгаа. Жимтэй Warriors хамгаалтын үзүүлэлт дээр 4-р. Хоёр класс тоглогч Jimmy-тэй байгаа. тоглож байгаа үедээ Тоглолтыг зохион байгуулах хоёр тоглогч. Jimmy ирснээс хойш Warriors-ийн хамгаалтын үзүүлэлтийг харах юм бол 4-р. Тэгэхээр амар шүү дээ. Яг улирлын турш харах юм бол энэ багч одоо дээшлэл бас 8 руу орцсон л хэлээ л дээ 7 илүү 8 чигжил. Гэтэ яг Jimmy-тэй харах юм бол лигийн топ 5 хамгаалалт баг шүү дээ. Тэгэхээр Вигэнс бас хамгаалт юм уу эсвэл Вигэнс тоглохгүй байгаа гэсэн юм уу? Вигэнс чинь сайн хамгаалагч шүү дээ. Яг Wiggins сайн хамгаалагчтай Wiggins хэд хэдэн тоглолт нэлээд тоглолт бас гинт бэлтгэхэд үндсэн. Ер нь энэ үйлрэлд бол ерөнхийдөө багийнхаа ротейшн тэгэж тухтай олон минутыг тогтмол тоглож чадаагүй байхгүй. За тэгээд яаж ч бодсон Jimmy Butler-ыг гэхдээ Andrew Wiggins-тэй харьцуулах боломжгүй. Хамгаалтан дээр л бол гайгүй гэж бодоод байна би бол. Яг зүгээр ингээд нэг юм хувь хүнийх нь хамгаалт сайн боловч тэр багт үзүүлж байгаа нөлөө тийм үгүй бусад хамгаалтын нөлөө мараа бол Jimmy өөр л дээ зүгээр хамгаалтаараа бол би ойрхон л гэж бодоод. Аггүй би анхтай санал нөгөө Wiggins нэг тоглох шиг локдаун дефенс хийх чадвараа авраг авдаг жилдээ харуулсан тийм эсрэг. Jimmy болохоор Draymond 2 Draymond-ийн байгаа мэт болтогчод байгаа байхгүй юу? Яг нөхөлтөн дээр хоцрохгүй байрал хэз. Тэнгууд зөвхөн нэг тоглогчийг ингээд хувь хамгаалах биш. Тэр багийн довтлогыг уншаад хамгаалж ницааж чадаад байгаа. За. Тэр нь өөрөө тэр чинь нөгөө эсрэг тоглооны төлөвлөгөөг нурааж байна тийм бүр. Тэгээ яг одоо сая нөгөө яг тэр энэ дээр бас өөрөх юм. Яг Jimmy Butler-ыг л айгүйх бодож байна л да. Ямар эффекттэй тоглогч вэ гэдэг. Тэгээд нөгөө солилцоо болохоос өмнө Баясаарс хэлжсэн арилыг ямар ч багт очсон гэсэн тэр баг нь контентер болно гэдгсэн. Тэгээд тэрийг харуулж чадлаа. Дээрээс нь очихдоо бас авраг авцсан маш туршлагатай тийм баг дээр очлоо. Системтэй баг дээр очиод тоглож чаддсан байна. Өөр багт очиод лидер болж бас чаддсан байна гэдэг зөндөө харуулсан болоо гэж бодож байна. Тэгээд хамгийн гол нь Wiggins-тэй байхдаа Golden State Warriors-ны тийм юу гэх юм, ихтгэл найдвар гэх юм, тийм юм байхгүй байсан юм шиг. Тэгээ Jimmy Butler-ыг солилцсноороо одоо Draymond Green-ийн сүүлийн 2 сар Defensive Player of the Year хүртэл яригдах гэдэг хэмжээний тэр нэг active байгаад байна шүү дээ. Ялмаар байгаа нэг active байгаад. Тэр юмнуудыг нь бас өдөөж чадсан гэх юм одоо бусад багийнхаа хүмүүсийг одоо хөөе сэрэж хожил доо гэдэг ч юм уу. Тэрийг нь бас сэрэж өгсөн тийм тоглогч юм болоо. Тэгээ талбай дээр нөгөө нэг leadership хийгээд байгаа ч юм уу. Хүн нь өөрөө сайн хамгаалаад тахлаар багийн хамгаалчсандаа дагаа сайждаг шүү дээ. Тэгээд үүнтэй холбоотой ийм амар өндөр эффекттэй л хүн байсан юм байна. Гэхдээ өмнө нь одоо Jimmy дандаа номер 1-ээр магадгүй очиж ирсэн баг. Одоо багийн лидерээр тий. Одоо бол номер 2-оор шүү дээ тийм ээ. Шууд очсон багтаа очиод за би бол номер 2 болно гэдгээр өөрөө мэдээ төлөвшөөд ирж шүү дээ. Тэгээ энэ тал дээр нь л асууж байна. Номер 2-оор тоглож сурцсан байсан юм л дээ. Анхнаас карьернтэй Derrick Rose-ийн туслах нь болж чадахгүй юу? Nova-ын 3 ингээл явдаг гэсэн учраас юм үүргийн үүргийн тоглогчоор тоглох чадвартай. Ер нь тэрүүгээрээ баагаар төвшөө аксаар байгаа энэ төвшний Jimmy Butler ирсэн шүү дээ. Тийм, Philly ч гэсэн Embiid-ийн туслах байсан гэсэн. Туслах. Зүгээр төгсгөлийн мөчөж жишээ болгох учраас гартан бөмбөг байсан болохоос агуул гарах юм бол Embiid-ийн туслах нь болцсон байсан шүү дээ. Miami-д бол яг бүтэн капитан байсан л да. Одоо зүгээр ингэж бодвол яг Lakers Butler-ыг өгөөд Golden State Luka-г өгвөл чанарын ялгаа ямар байх вэ? Тэгвэл тэгэл Lakers 25 байж чадах уу? байх ах. Би энэ тийм л тоглогч гэж бодоод байгаа юм. Jimmy Butler-ыг. Тий. Лука гэж чинь бол Лука дээр хэнийг бүрдүүлэх нь эргэжил болно шүү дээ. Энэ 100. Тий. Лукаг бол зүгээр эргэжил дараа алдаа хэрэглэнэ гэж авцсан байгаа л хүн шүү дээ. Лукаг болохоор Лука дээр Лука таарах хүнийг нь бүрдүүлж өгөх ёстой тийм хүн байгаа шүү дээ. Jimmy Butler бол ямар ч баг дээр очиод эффектээ үзүүлж чадхаар л тоглогч юм болов уу гэж хараад шүү дээ. Яг би зүгээр нөгөө юунд яаж юм хэрэг нөгөө плей-оффын сагсан бөмбөгт бол хамгаалт ялдаг гэж ярьдаг тийм ээ. Энэ бол өнтөө үндсүүд. Тэгэхээр яг нөгөө тэнгууд Golden State Warriors одоо яг сая тулгай хэлсэн чинь баг 2 одоо Draymond Green очлоо гэдэг.
Нэг нь Жими Батлерын яг нөгөө яаж хамгаалдаг бид бүгд энэ бол сайн мэднэ. Тэгсэн чинь нөгөө Гриннийг бас бид Грин Энжел тэгээд бүр шилдэг хамгаалалт тоологчийн шагналыг авах гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм хоёр давхуулаа. Дээрээс нь бенч дээр дахиад бас Гари Пейтон гэдэг бас нэг хамгаалагч болж байгаа даа. Тэгэхээр ер нь бол хамгаалалт тал дээр бол ер нь одоо яг нэлээд асуудалгүй болчиход байгаа байхгүй юу? Одоо нөгөө самбарын хамгаалалт гэдэг дээр л асуудал байвал байгаа хэл та. Одоо Лүний бол тийм сайн хамгаалагч биш. Гэхдээ байрлалаа маш сайн эзэлж бөмбөг самбараас авдаг болохоос тийм тооны самбарыг хамгийн одоо яг хамгаалалт тал дээр Лүний бол тийм бас одоо жишээ нь томчуудыг дийлэхгүй шүү дээ. Ядчил Валенчинс шахаал ороод ирэхэд баг дийлэхгүй хаа. За бүгд ихтэй сая гуйсан ярьж байгаа аль багтаа том нөлөө үзүүлж байна гэдэг. Лука одоо Лейкерс-ээс өмнө үсэд 4-р бичигдэж байгаа. Амар стат байна. 27 хийдгээ хийжлээ те. Яг хийдгээд Лука бол гэж байгаа тийм. Гэхдээ тоглооны хувь нь карьерийн хамгийн муу хувь болчиход байгаа. Лейкерстэй. Гэтэл 41.5 муу юм байна те. Хамгийн муу. Рүүкийн үйлрэлт бол 42.7% товтлоо. Түүнээс хойш 44, 45, 46 гэдэг өссөн байсан бол Лейкерс дээрээ юу гэсэн ч үг юм те. Лейкерсийн хамгаалтын үзүүлэлт нь байсан. Хардаа энд нэг факт байгаа нь Лука ирээд AD яваад хамгаалтын үзүүлэлт нь яг юм даа. Яг юм даа. Яг юм. Оо. Лука ирээд Лейкерс хамгаалт муудаагүй. Зөрүүтэй байсан те адилхан байна. Зөрүүд Вандервилт, Финни Смит хоёр ирсэн л те. Яг хөө те. Гэхдээ буураагүй гэдэг чинь болж байгаа. Тоглоо сайлж байгаа нь ойлгомжтой. Яг Вандервилтийн гэмтэл яг эдгээд Финни Смитийг яг авчраад таарсан мэт AD явж байгаад те. Тэгэхээр тэр хоёрч бас хамгаалдаг л хоёр л доо. Яг гоо AD байгаад тэрэн дээр дахиад Wonderbilt энтрийг хийчихээр одоо нэг давталгааных нь юу нэг бага болчиход байлаа. Бага болчиход. Одоо Wonderbilt 10 минут л тоглож байгаа. 10 минут. Одоо ерөн солилцоонд явна гэсэн үг. 100 уу? Тийм. Бүгд нэг нөгөө ингэж л за угаасаа энэ хоёр багийг бид нар зайшгүй ярьдаг ярих ч ёстой. Ахаж цаашаа ярина. Яг бол уус одоо нөгөө хамгийн аюултай нь одоо удахгүй бид нөгөө стандинг сарах байх л та. Өнөөдөр дээрээс нь Денвер ихэ хожигдчихлоо. Энийн хажууд нэг хэлэх нөгөө Подемский болохоор бид нар яриад байгаа шүү дээ. Пул бол чадахгүй гэх түрүүн их гоё юм эсвэл та. Дараагийн маргааш нь усан Денверийн тоглолт дээр Подемский бас пулэрэ байсан. Бас л 28 он 20 он авсан. Өнөөдөр одоо удахгүй Хьюстон бол тоглолт бид нар үзэж чинь бас л 20 он 19 он авцсан л. Тэгэхээр Подемский бас уучраа орж шүү. Тэгээд дээрээс нь нөгөө Битлес Куменга ирсэн байгаа. Куменга Бэчс бол бас нэг 18 он авсан шүү дээ тоглолтын дээр. Тэр ер нь бол тэр үнэгээ хийгээд их юм бол боломж байгаа гэвэл боломж байгаа тий. Бага. Боломж байгаа гэвэл ямар ч нөгөө бидний өмнөх солилцооны цонхноос өмнө байсан Warriors бол шал өөр Warriors харж байгаа. Тийм харж байгаа. Гэхдээ би болохоор надаас асуусангүй л дээ хариулж байгаа. Би болохоор Лука Дончичийн нөлөө энэ жил том гэж харж байгаа. Яг түр энэ хоёр багийн туулах зам яг адилхан байна. Гэхдээ зүгээр Жимитэй Warriors аюултай, Лукатай Lakers аюултай гэвэл энэ жил надаа энэ хоёр баг таарахад Warriors хожих магадлалыг би 50 Гэхдээ Лука Дончичийн нөлөө нь бол би бүр Жимитэй харьцуулшгүй том гэж харж байгаа. За. Тэгээд уусаа гоё үзэгч наач. За тэгээд өнөөдөр энэ босон тоглолтуудаа бүгд цог үзье. Гоё аюу хөөрхөн. Lakers-ийг ирсэн жаарыг яриулахгүй тэгээд дуусчих. Warriors болохоор бүр өөрөө ингээс Бүгд яриад би бүр бодлооч. Гоё юм зүгээр авраа шүү. дуусчихлаа тий. Чигээр ямар ч За авраг авах магадлалыг харьцсан юм. таамагласан юм гинэ. Өрн бисэн. ямар ч харьцаа байхгүй юм шүү дээ. Бүсийн авраг болох нь гэсэн үг үү те? ESPN-с ингэж Финалд гарна гэж. Western Conference-ийн авраг болох магадлал 70%. Ганцаар 70%. 72%-тай гэж одоо бүр зинхэнд өмнөд аваа. нөгөө хэд нь ижлэх л байгаа биз? Нөгөө хэд нь үлдсэний Окс юм уу эсвэл энэ дөрвийг авна л гэж байгаа юм биз? Тэгвэл яг энэ дээр зүгээр тийм ер нь бол тийм. Тий. сар гарны сайн тоглолтоор Хьюстон анх удаа ингэж өндрөөр хөлөж чинь тэгээ Lakers-тэй зэрэгсэж ирж байна. 70% болж байна тийм. Тий. Тэрийг бас өнөөдөр шууд харууллаа. Тэгээ одоо нэг шууд тийм тоглолтыг үзсэн. Тэгэхээр өнөөдөр болохоор нөгөө Warriors 3 4 5 дугаар бүсгийн багийг хожиж өнөөдөр 2 дугаар байранд явж байгаа багтайгаа тоглосон. Энийг л бол хожих ёстой байсан. Нөгөө нэг плей-ин дээр нэг энэ сизон турнамент дээр нэг хожигдсон шүү дээ. Нэг жоохон азгүй. Азгүй хожигдсон. Тэрний дараа бол Нэг хожигдсон шүү дээ. Баажаа хэлжсэн шүү дээ. Дахиж бол энэ үйлрэлт хизээч Rockets тожигдохгүй зүгээр плей-офф Rockets-тэй л тараасаа Тэгээ гэсэн. тэрний дараах дахиад Хьюстон тоглосон хожигдсон. Гэхдээ яг тэгсэн чинь плей-офф төхөд яг өндөр формтоор хоёр баг туллаа л да. Айл айл нь өндөр формтой. Энэ дээр юу гэж бодов тэгээд энэ баг. Өнөөдөр нэг л хүн хариу надад үзсэн. Нөгөө Curry минь ачсан би юусэн тоглоно гэж. Яг бол 32 минут тоглосон байдаг. 3 хоногтой Curry гэж таныг сонссон 32 минут. Одоо хаяа нэг тийм байдаг. Хөөрийг нэг ганц одоо муу тоглоом готлон та хүрч шүүмлээд байгаа. Нөгөө би улам зөв шүүмсдэг шүү. Өнөөдөр Curry минь яадсан мэдгүй. Тэгэхээр нөгөө Curry дээр хийж байгаа хамгаалалт тэр нэр нь Аа. Подемский бол Jordan Poole.
Би нэг муулаагүй шүү. Энэ хизээч муулахгүй. Муулаагүй гэхдээ зүгээр нэг тийм хандлагатай хэлж байгаа юм. Яг л хараа тоглолт 106 96 дуусч байгаа. Энэ юу гэсэн юм гэхээр яг одоо насыг бодоод үзэх юм бол Golden State Warriors харьцангуй насаар эсрэг багаас өндөр байгаа даа байхгүй. Тэгэн гол аюу олон тоглолт чанга хуваарьтай тоглолцсон гол ер нь харьцангуй ядаралтай байж байгаад Houston Rockets-ийн дарамттай хамгаалтыг ирэхээр тэгэл ерөнхийдөө бол тэгэл ганц тоглолт юм чинь ингээл ерөнхийдөө тоглолтгүйгээр болохгүй юм шиг яах юм бэ. Тэгэл ихтэй сэлгээгээр тоглолцсон. Сая яг нөгөө юу бис амстаа санд хэлж энэ чинь нөгөө яг саяны хуваар нөгөө хийсэн ш нөгөө хамдалдаа нөгөө кэрээс хамгийн хүнд хуваарилаа гэдэг тийм ингэж аялан тоглоо дээрээс нь back to back тоглоод гарч чинь тэгээд яаж яах нөгөө бүсийнхаа дандаа нөгөө шилдэгүүдтэй тоглож байгаа. Тэгээд өнөөдөр яг дүүл лохон баг нь арай өвчтэй тий хамгаалт сайтай. тэгээд тав дараад хожсон байсан шүү дээ. Thompson, Dylan Brooks хоёр ер нь голчлон Stephen Curry-ийн тоглолтод авсан. Ванфлит төгссөн хамгаалсан. Амин Томсон дагсан да. Юуны тэр хожилчин плей тэр юун дээр каптер хождог хожилчин бол 17 хожигдчиход хоцсон анхны хожил нэрсэн шүү дээ. Houston-гийн Golden State Warriors 17 дарааж хожигдчиход хоцсон анхны хожил нэрсэн шүү дээ. Тэгэхээр яг ерөнхийдөө бас харьцангуй нөгөө Houston-дэгээ бол тоглоод сурцсан баг гэж би нэг ярьсан. Houston чинь тэгэхээр таны бас 2 дугаар байсан. Хьюстонгийн талаас ярил л да. Шууд Golden State-ийн талаас ярил. За Houston-гийн талаас ярилаа зүгээр. Ганц факт нь талбай дээр Стефен Curry Houston тожигдохдоо хамгийн сүүлд 30 настай байсан юм. Одоо 37-аад. Яг албан ёсны NBA-ийн бол одоо cap map биш тий. Тэгэхээр ер нь Houston одоо зүгээр ярил л дээ. Одоо Houston нь үнэхээр аюултай баг мөн байна. Самбрын одоо Хоёрт яваад байгаа чинь дөрөв. өндөр хүмүүстэй багийн эсрэг жоохон таарав тоглоод байгаа юм. Тэргээ засаад байгаа. Тэ нэг тийм байгаа. Чинь Миннесота таарахаар эвгүй байгаа даа Хьюстонд. Cavaliers бол бүр давгчгүй даваа байгаа юм. Кайритэй AD-тэй нэг тоглосон шүү дээ Даллас. За тэгээ нөгөө Gafford Lavin байсан шүү дээ. Тэгэхэд бол үнэхээр Хьюстон үнэхээр бүр сонирн болж хуурсан байхгүй. Тэрнээс өөр багтаа бол үзээд байлээ. Харин тэрийг харин залруулсан. Тийм үү? Яаж залруулсан бэхээр өнгөрсөн дугаар дээр ирсэн шингүүнийг 4 дээр тоглуулад Steven Adams-ыг гараа руу гаргаж маргаж үзээд байгаа байхгүй. Тэгээ Жабар Смит хоёр бас тийж тоглосон. Тийм. Jabari Smith Jr гимтсэн нь нэг энэ нүдлийг хийх боломжийг олгоод одоо Jabari Smith Jr ерөөсөө сэлгээний тоглогч болсон. Гараанд харахаар хэдийг нуруулж ирсэн бие шин тоглолт матаддаг байсан. Тэгээ шингүүн 5 дээр тоглохоор яг үнэнгэлэхэд бас би жим бол нурууны өндөр нь яг цэвэр төв нөмөр төвийн тоглогч Jokic энэ дэж жижигдээд байгаа байхгүй. Тэгвэл тэр асуудлыг шийдсэн нь их зөв шийдвэр болчихоо даа гэж бодоод байна. Самбрын мундаг хамгаалттай багуудын эсрэг нөгөө хин Сингүүнийг нөгөө нэг хамгаалж болоод байгаа байхгүй. Сингүү чинь удаан ойлгомжтой ингээд удаашруулсан бичлэг шиг орж ирж байгаа шүү дээ. Хүчээрэл түрээд байгаа болохоос. Тэгээд дээрэс нь Амин Томсны нөгөө катууд байхгүй болчихсон юм байлээ нөгөө самбрын том мангасуудтай баг дээр. Тэгэхээр ерөөсөө ингээд Мамлитийн нөгөө шиттэлтүүд тийм нөгөө Jalen Green-ийн шиттэлтүүд болчихж байгаа байхгүй. Jalen Green маань өөрөө ямар айхтар орж гардаг вүлээ тий. Тийм болчт юм байлээ. Би зүгээр энэ асуу гэж үзчихлээ. Houston Rockets одоо хоёр тавьж байгаа баг. Энэ хоёроор гарчих واخ. Ер нь. За тэгвэл хоёр тавьж байгаа баг гэдэг чинь ер нь яг юугаар болвол бүсийн шууд одоо финалд одоо үзэхэд 1-2 дугаар баг л ер нь үзэх одоо магадгүй хамгийн өндөр гэж л одоо харна шүү дээ. Үлдээдэг тоглолтууд гарахаар ер нь Houston хэр итгэж байгаа та хоёр. Энэ жилийн Houston одоо яг тэр бүсийн финалда очихт нь хэр итгэлтэй байгаа гэж асуулт шүү. Ер нь баг хүрэхгүй байна. Тий. Угаасаа л Western Conference-ийн шилдэг 8 баг бол үнэхээр энэ жил ялангуяа бүр амар хүч тэнцүү байгаа болохоор хин чинээгээ хоцсон байхад ер нь гайхгүй байхгүй ихний тойргийн зурвал. Одоо хамгийн апсет гарч магадгүй гэж юм дээ. Тэгэхээр favorite бол угаасаа OKC байна. За тэрнээс хойш 2-оос 8 дугаараар плей-оффт орж ирэх багууд бол ер нь Бүгд тийм. Яач магадгүй. хин чинээгээ хоцсон магадгүй. Яснаатай ч бол харин яста санал хэлж шүү. Угаасаа худлаа ярьдаг. Миний худлаа ярьчихлаа. Миний ингэж худлаа ярьчихлаа. Тэгээд би худлаа ярьдаг. юу яагаад байгаа штэ. Одоо нэг Lakers Golden State гэсэн энэ багууд байна штэ. Одоо түрүүн анарын хэлдэг нас ахмаг лидерүүдтэй, суперстаруудтай тоглолтыг яаж тоглох уу, өөртөө тохиромжтойгоор энэ тоглолтыг яаж өрнүүлэх үү гэдгээ мэддэг ийм туршлагатай асар их туршлагатай хоёр баг маань бол Memphis юм уу Houston-ыг л хүсээд байгаа байхгүй таараасаа гэж. Тэд нар одоо хэдийгээр ялцаад байгаа ч гэсэн Memphis-тэй яг толоход бол аваад залах гээд байгаа байхгүй. Плей-оффтер бол араа тэрээс шүү. Нөгөө хуучны олон жил болгон сүүлийн 5 жил тасралтгүй плей-оффт орцсон нөгөө Миннесотагаа юм уу Денверээ өдрөөс хүсэхгүй байгаа байхгүй. Яг зөв. Тэгэхээр ерөөсөө Memphis Houston хоёр чинь тэдний хүсэл эрмэлзэл байгаад байгаа байхгүй. Тий, үнэ. Би бол жишээ нь яг одоо Golden State Warriors-ээс ямар багтай тарахыг хүсэж байгаа хамгийн түрүү би Houston л гэж хэлээ. Ер нь бол яаж жагаад Кермер бол очиж олцдог байхгүй. Ер нь бол тэгэхээр бол
Шингүүний учрыг бол хамгийн сайн олдог гэдэг чинь. Тэгэхээр яг Энэ нүртэйгээ таарснаас дээр үстэй. тийм шүү дээ хамгийн. Клиперстэй таарснаас дээр үстэй. Клипсээс бүр хамаг клипсээс хол байх хэрэгтэй. Хамгийн хол бол. Хамгийн хол бол 4-0 шүү дээ. 0-4 шүү дээ. Харин тэр хуучин борхинуудтай ерөөс таармааргүй л байгаа. Яг тэний бас адилхан бодолтой нөө. Юу хэрэгэлтэй байгаа. Гээд бодглохоор Хьюстон энэ төр шууд бүсийн финал руу харахад аягүй хэцүү байгаа. Яг зөв бид NBA talk дээр сүүлийн үед яриад байгаа багууд шал өөрчлөгдсөн байгаа шүү дээ. OKC үед юм уу? За Houston байдаг юм уу? Memphis байдаг юм уу? Эсвэл Indiana ч юм уу тий. Одоо түүхэн одоо давталгааны амжилтуудыг үзүүлж яах гэдэг ч юм уу? Давталгаа хамгаалтаараа энэ багууд шал өөр багууд. Өмнө ярьдаг байсан багууд шал өөр багууд талаар ярьдаг болсон байгаа дээ. Тэгээд OKC ч гэсэн харж байхад OKC бол залуу баг зөв системээр яваад Тэгээ 2 жил л байхгүй. тий. Нойлсон бол дурдсан. Тий, яг Хьюстон бол одоо магадгүй яг зөв чиглэл рүүгээ явж байгаагийнх нь магадгүй ихний жил ч юм уу байгаа болов. Дараа жил эдгээр нөгөө дутагтаад байгаа зүйлээ магадгүй энэ жил яг олж хараад суперстараар солиод дараа жил магадгүй OKC-тэй ч юм уу тий одоо үзэхээр хэмжээний баг. Дараа жилийн Хьюстон бол илүү аюултай байх байхгүй. Гэтэ яг би зөв бодох цаг хугацаа явах тусам л угаасаа хэдүүлэн ярьж байгаа юмнууд өөрчлөгдөж байгаа болохоор энэ жил бас би Хьюстонг бол нэг том багийг залгич магадгүй л гэж бодож байна. Магадгүй Golden State нь хүсээд таарахад Golden State-ийг залгаад цаашаа гараа явууч магадгүй л гэж харж байна. Яг л яг одоо энэ хүмүүсийн яг цагийг нэрсэн юм бол гэж харагдаж байна. За бүгдээрээ бас нэгэн гоё мэдээлэл рүү орё нөгөө Альбесо нөгөө алдрын танхим NBA-ийн алдрын танхимын бас их хүмүүс Альбесо зарлагдлаа тий. Тэгээд энэ жил нөгөө анх нэр дэвшилтийг харахад ойлгомжтой байсан юм. Ховард дээр жоохон цөмрөө яаж эргэлжижсэн. Ховард яг болоо. Би тэгжсэн санагдаад байна. Мэло дээр бол 100% байсан. NBA авраг Тэгээ одоо тийм нөгөө WNBA-ийн 4 удаа гинцсэн шүү дээ. Ховд ч нөгөө энэ жил нөгөө гадны лигүүд дээр нөгөө ирж тоолох аягүй захиал байгаа. Тэр тусмаа бүр Монголын лигт чирнэ гэж ярьж танаа мэдж байгаа. Тэгээд ер нь ганцхан хойцсон шалтгаан энэс туссан юм байлаа. Hall of Fame. Тэрээс ер нь эхлээд бүр яг та нөгөө гэрэн илүү бүр баталгаач. Дараа жил харж магадгүй мэн тий. Илүү баталгаачдсан бүр ховд байсан юм байлаа. Тэгээд ховдыг ганцхан хүлээжсэн юм нөгөө алын танхимын болчихно гэдэг. Бол энэ жил Монголд ирэх боломж өндөр байсан юм байл шүү. Чи одоо lifetime хамгийн чухал зүйл. Ховард ч нэг 75-д ороогүй тий. Ороогүй. Энэ ч тест хамгийн гоё нь тэр 8 оны Redeem team-ийн эрэхтэй багаараа орж байгаа гэдэг нь бас гоё. Тэгээд бүгд бүх хүмүүс бас ингэ хараад тэгээ ирээ л да. CBA House Бээжингийн Олимпийн Redeem team-ийг тий. 4 он хожигдсныхаа дараа гэсэн үг шүү дээ. Тэгээ Billy Donovan тасгалжуулагч бол их сургуулийн тасгалжуулагч амжилтаараа орж байгаа нь ойлгомжтой тий. Тэгээ WNBA-ийн тамирчтай л ярих юм байна. Тэгээд дандаа шилдэгүүд те. Супер болоод лежендүүд орсон байна. Домгууд те. Тэгэхээр энэ жилийнх бас харьцангуй сая маш гоё анги байна те. Тийм тэгээд дээр нь нөгөө хин орцсон байгаа юм сте. Энэ Hall of Fame-ийг зохион байгуулдаг Ара албаны ажилтнууд нэр дэвшсэн байна гэж ярьжсэн шүү дээ. Тэр нь ямар ч авах орсон тий. За тэгэхээр энэ жилийн маш нөгөө Hall of Fame-ийн бол анги бол бас маш гоё анги байна. Тэгээд үзэхэд бас гоё байдаг шүү дээ. Спичүүдийн сонсоод тэгээд тэрийг л сонсох гоё байдаг шүү дээ. Юу гэж ярих нь яах нь хэнийг нөгөө яах чиж нөгөө юугаараа Нэлогийнхээ ил сонсмоор байна да. Тэгээд бүгдээр хүлээдэг. Тэгээд тэрийг бас бидний бас үзэх юм байна. За тэгээд NBA тогтоо хамтаагаар залуусаад их хэсэг байна дараа. Би хэлэх юм. Чи нэг хэлтэй. NBA тогтоо. Одоо би гарахаа болчлаа та. Хэсэгормын дараа бүгдээр эргээ уулзцгаая. Энэ бодтойгоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд өнөөдөр бас бидний 6 дахь тоглогч мөн ирсэн байгаа гэдэг та бүхэнд та бүхэн дөнгөж одоо үзэж эхэлж байгаа бол их баяр маань олгож байгаа гэдгийг хэлмээр байна. Бүгд тоглолтуудаас үзээд хөө маш гоё тоглолтууд болж байгаа. Дээрэс нь миний тоглолтыг заавал үзмээр яг өнөөдөр бас их баяр маань ирсэн байгаа болохоор даатсан зүйлийг хийж бодлоо. Дээрэс нь AD тоглоод эхэлсэн. AD тоглосон ширэн их ер нь хожлынх нь юм маш их байгаа шүү. AD нэг тоглолт нэг өнжөөл байгаа юм. Тэгээд ихтэй хожоод байгаа. Хөөе яг AD тавсан тоглолтууд хожоод байсан боловч энэ удаа бол хожигдсон. Тэгээ энэ тоглолт чинь байж л хүн дуусах байх тийм. Яаж эхэлж байгаа чинь. Яг Clippers-тэй энэ тоглолт бол баг хожигдоогүй байсан байхгүй юу баг. Тийм. Тэгээд яг энэ Clippers-тэй тоглолт чинь маш чухал тоглолт. Clippers 2 дараалал тоглосон юу лээ. Тий. Тэгээд энэ тоглолтын дээр эхний тоглолтын дээр AD тоглоогүй шүү дээ. Тий. Тоглоогүй. Тэгээ энэ тоглолтын дээр AD-тэй тоглолт болсон. Опа. Тэгээ яг ээлжлээл байгаа юм манай дансын тоглогчид.
Яг гэхдээ унсаар байгаад Эди тоглож байгаагууд зөрөөд нөгөө талд нь Вашингтон, Гаффорд, амардаг ч юм уу ингээл ээлжлээ л байгаа. Эдгээр зүгээр ингээд удирлаад дуусгаж байгаа юм ер нь бол. гэхдээ плейн рүү орчод байгаа юм тий. Плейн л бол орох ямар ч сонирхолгүй байгаа юм. Тэгсэн чинь санс бүр нэг ч хожихгүй байна. Сонио. Одоо хүчээр орчлоо л та ингээд. Хүчээр ордог юм байна сонио. Одоо Kings тэгээд тоглож шүү дээ. Гэхдээ яг энэ чинь ингээд плейнд 10 дугаар байр, 11 дугаар байр чинь хоорондоо ялгаатай юм байлээ. Одоо тэр нөгөө драфт дээр. Тийм тэнгууд энэ санс чи яг манайхыг бүр түлхээ танах оргоод өөрснөө тэр гадаа үлдлээ яг. Эндээс бид ихтэй нэг юм харж болно. Далсын яг бид нөгөө плейн дээр одоо тоглолтын үзүүлсэн. Одоо шудраг харж байгаа. Нөгөө талаасаа Clippers ямар аюултай баг гэдгийг маш олон зүйлээс харж байна. Энэ хоёр тоглолт хоёулаа ер нь Юу баха энэ юу штэ ер нь бол улирал хайцсан байгаа Даллас дээрээс Clippers-ийг дүгнэх нь бас. ер нь би зүгээр ерөнхийдөө ер нь бол улам одоо өндөр хүмүүстэй ч тоглоход асуудалгүй хурдан багтаа тоглосон ч асуудалгүй ер нь бол хамгаалтын ямар үйл ажиллагаа Clippers. Тэгэхээр Энэ Кавай сүүлийн баг 10-аад тоглолт яг нэг хуучин Кавай болоод байгаа юм. аюултай тий. Нэг тийм форм байхгүй гадсан шүү дээ нэг тийм. Тийм болчиход байгаа. Тэгээд дээрэс нь яг энэ чинь нөх хин Ивица зөв боц нэг 25 оноо 10 самбар хийхдээ 25 оноогоо 100% тоглоогоор авцсан байхгүй. Энэ бас түүхэнд бичигдэж байгаа юм билээ. Тэгээ бөмбөг алдаагүй байсан баг тийм. Бүгд нэг Clippers-ийг ярилдаг. Clippers-ийн сүүлийн 17 тоглолтод ямар хэмжээтэй явж байгаа. Тэгээд бүр Clippers-тэй жоо яриа. Энэ бол яалтчгүй бидний түрүүний нөгөө Андрей хэлснээр хамгийн аюултай нөгөө ихний 8 баг бол уусаа Oxus бусд бүгд адин жилийн очиж мод өгсөн. Тэр дундаас миний бодлоор бүр хамгийн аюултай багийг би бүр Clippers гэж хараад байгаа юм шиг миний бодлоо. Тэгэхээр яг эндээ бүгдээ тогтоо ярилцгаа. Бас л Golden State-ийн зүгээс хараад ярьчлаа. Үгүй. Энэ бол ер нь хамгийн аюултай баг гэх. Үгүй. Ер нь би одоо энэ жил бас Clippers-ийн тоглолтыг ер нь үзсэн. Аюултай. Clippers энэ жил Clippers том багуудаас хартаа хожоогүй ганц л баг байгаа нь OKC байхгүй. OKC-г л бараг. Тэрнээс бусад бүх том багуудыг ямар нэгэн байдлаар хожсон баг. Хооронгоо Кавай Cleveland хоёртой ер нь бол алцаад алцаад тэгэхээр юу алдсаж байгаа гэдэг чинь өөрөө бас плей-офф тааруул эвгүүл гэсэн үг байхгүй. Би ингэж бодод байгаа. Clippers-ийг нодлон юу яагаагүй шүү дээ. Яг л энэ бүрэлдэхүүн шүү дээ. Яг Пол Жорж байсан. Гэхдээ Кавайн байхгүй байгаадсан тий. Финал нөө плей-оффт Өөр бүрэлдэхүүн шүү. ер нь бол баахан үүргийн тоглогч аваад ирсэн шүү дээ. Тийм ээ. Гэхдээ ер нь яг гол тоглогчд нь бол гол супер одууд нь бол тий. Тэгээд эхний шат нь бултарсан шүү дээ. Тэгэхээр бас их найдахгүй л байна. Одоо та зүгээр Clippers багийн яг ротейшны үүргийн тоглогчдыг нэрлэх юм бол бүгдээрээ ашиглагдах боломжтой туршлагатай тоглогч нар байдаг. Norman Powell тий. Derrick Jones, Батум, Батум, Bogdanovic, Ben Simmons, Кристиан, Амир Кофи гэх Drew Banks ч гарч болно. бүгд хараа ротейшнд ямар нэгэн үүрэг рөл. Угаасаа бас Саксмогийн багийн бүрэлдэхүүн тоглож болгонд өөрийн гэсэн үүрэг рөл байгаа хөөхгүй. Хинж тэрийг гараад хийх боломжтой, хамгаалт сайтай. За Norman Powell бол оноо авалтан дээр нь тусалж чинь. Ямар нэгэн байдлаар James Harden дээр бөмбөг удаахгүй байх юм бол Clippers маш эвгүй баг болчихж байгаа байхгүй. Төвийн байралтаа сайн төвтэй. Зубац бол энэ жил бүр улам сайжраад хараа ерөөсөө яригдахгүй л байгаа болохоос NBA-гийн хамгийн шилдэг төвүүдийн нэг болцсон байгаа даа байхгүй. Зүгээр урд нь ингээ хараад бид ингээд яагаад Зубацыг илүү ашиглахгүй байгаа юм бэ гэсэн асуулт байдаг байсан бол энэ жил бүр ингээд Зубацыг тоглохооныхоо нэг хэсэг болгоход тоглож байгаа. 11 тоглолт дараалал дабл хийдэг байна. Давуу талыг нь үүсгэж байгаа байхгүй. Энэ жилийн хамгийн Сүүлийн 22 тоглолтын 21-нд дабл хийсэн. Тэгээд зүгээр өмнө нь Зубац яагаад сайн ашиглагддаггүй байсан бэ гэхээр хизээч юм холбогчтой байгаагүй байхгүй. Одоо ингээд төвийн тоглогчтой пик н рол явдаг холбогчтой, жинхэнэ утгаар нь пик н рол явдаг. Насаараа пик н рол явцсан холбогч оноо авахчтай болцсон учраас Зубац ингээд бас гялцаад ашиглагдаад. Тэгэхээр энэ багч нь Harden гээ гоцлоо тоглолцдог тоглогч. Kawhi Leonard-ийн тэр дундын шидэлт яг хэвээр 3 шидэлтэнд 42 орчим хувьтай шидэж байгаа байхгүй. За тэгээд Norman Powell, Paul George-ыг оруулж байгаа. Norman Powell бол яг цэвэр яг амар бөмбөггүй тоглолдог. Бөмбөггүй тоглолдог, оноо авдаг, 20 оноо авчдаг хүн байгаад байна. Ивица Зубац өөрөө дабл хийчихэж байна. Тэгээд сэлгэнээс нь оноо авахч дутаадсан чи Bogdanovic ирсэн. Ер нь бол холбоёг гэвэл холбож гин, шидий гэвэл шидэж гин, бөмбөггүй тоглоё гэвэл тоглож байна. Маш ашигтай. яг энэ одоо Kawhi Leonard-ийн статистикийг бид харж ил та. Гэхдээ яг ер нь би нөгөө яг тэгэхээр NBA-ийн авраг авсан багуудыг бид сүүл ер нь харахад ер нь нэг л юм маш тодорхой байдаг. Хамгийн сайн одоо үүргийн тоглогчтой бай, хамгийн сайн сэлгээний тоглогчтой багууд л авраг авдаг. Үнэн мэнсэндраа. Яг бол үндсэн 5 хүнээр тоглолтгоос гэсэн үгийг тэр бүх тоглогчийг ашигладаг те. Яг тэгвэл яадрал, гимтэл бэлтгэл. Тэнгүүд яг хамгийн амжилтад орсон баг нь л авраг үлдэлийн төгсөл рүү
нэлээд амжилт боломжтой. Яг одоо өрөндийн багуудыг харуул сая түрүүн бид нар нэрлэлээ шүү дээ. 7 нэрийг нэрлэлэнгүүт энд зэрэг туршлахгүй сул гих тоглогч байхгүй байхгүй. Тэгэхээр яг энэ ийм сайн хамгийн сайн одоо үүргийн тоглогчтой хамгийн сайн сэлгийн тоглогчтой баг бол энэ өрөнд дэх юм. Одоо нэг плей-офф дээр нэг 7 ч юм уу 8 тоглож ашиглаж байгаа шүү дээ. Янгууд Clippers бол баг 10 тоглож байгаа. Тэг ашиглаж болох. Яг ашигтай тагч. боломжийн Одоо жишээ нь тэрийг нь аваад энийг хийхэд нэг хамгаалтанд суларчандаа гэх хүн байхгүй. Яг л орлож чадсан. Үүргээ бүгд хувсралчаад байгаа тийм. Өөрийнхөө хийдэг юм а бүр яг талбай дараагаараа би энийг л хийдэг. Тэгэл болоо өөр илүү юм хийх шаардлагагүйгээд тэрийгэ хийдэг хүмүүс Даан Ман, Дерек Джонс Монс яг тэрийгэ л хийгээд байгаа тийм. Энэ жил Кавай бэртлээсээ эргэж ирэхдээ арай өөр ирсэн шүү дээ. New Balance-ийн гэрээ мэрээ одоо юу гэдэг те commercial ч гэсэндээ нэг арай өөр. Тэгээ би бас тэрийг холбож ярьж байхдаа яг нөгөө өөрийг нь аюу зоогоод идэг бэртэл нь бас нэлээд гайг болцсон юм шүү. Тийм болохоор бас өөрсдөө юу гэдэг чинь амар олон хүн ажиллаж байгаа шүү дээ Кавайын ард. Тэгээд биеийн байдал ингээл өөртөө нь ярилцж байгаа бүх юм хийж байгаа болов гэж бодож байна. Тэгээд бүх юм гоё дохироо бүрдсэн, эрсдэлгэмтэл бүх юм гоё хэлцүүлчээс яг entertainment ингээл бүх юмтайгаа л ирж байгаа юм болов гэж би зөвөр ойлгосон. Ямар ч зүгээр ямар ч багийн хамгийн түрүүнд ихний тойрогт таарахыг хүсэхгүй баг бол ялцчих Clippers баг гэж бодож байна. Тэгээ хойр орж байгаа багуудаас хамгийн аюултай баг нэг. Яг хуу ингээд таамаг хэллийхээр нөгөө нэг Clippers 4-өр гарч магадгүй болчиход байгаа байхгүй. Тийм шүү дээ. Одоо нэг Харин тийм. Тэгэхээр яг ингээд хамгийн энэ 7 хоног дараа 7 хоногийн дугаар дээр л яг ингээд барил тодорхой болсон таамаг хэлбэл боддог. Хамгийн сүүл Clippers хамгийн сүүлийн тоглолт Golden State байсан. тийм гоц зүгээр. Тэгэхээр энэ хоёр яг тэр тоглолтоос шийдэгдэн тийм. бас байрлал шийдэгдэх баг. Тэгээ ингээд хин хинтэйгээ таарсан харчих юм бол би бол одоо ингээд зарим нэг багтаа таарахгүй одоо жишээ нь 5-аар гараад арай өөр хүчнаатай ингээд таарах юм бол би бүсийн финал таарад байгаа байхгүй Clippers-ийг. Яг хаана байрлахаас Шалтгаалаад тийм. Тэгээд яг нөгөө өнөөдөр бас ихэд нөгөө одоо удахгүй хараад дээр өнөөдөр хожигдоод бүр нөгөө бүр завартуулаад нөгөө 5 дугаар агаас байраас 8 ч одоо бүр хоорондоо бүгдээр чицүү болчихж байгаа байхгүй. За энэ тоо энэ бүр заварсан юм уу? Энэ тоглолтоос эхэлсэн л дээ. Дэнврийн заварлт юу энэ тоглолтоос эхэлсэн гэж юу ойлгож болно. яах вэ? Хожиход бүтээгдсэн баг. Энэ чинь гэхдээ ер нь одоо бас нэг 90-95% боломжтой хожигдын тоглолт байлаа шүү дээ. Түүхэн тоглолт байлаа. Түүхэн тоглолт байлаа. Тоглолтод Жамал Мөрэ оролцоогүй тийм. Гэтэ Йокичийн Жамал сүүлийн баг 10 тоглолт байхгүй байна шүү. Тийм. Энэ тоглолтын дараа тэгээд хүмүүсийн оруулсан постуудыг уншихад бол бас их сонирхол байсан. Рас Энтони Эдвардс юу аа? 300 дахь холын зай шийдлэгсэн. Энэ үйл Тэний Энтони Эдвардс. Тийм. Тэгээ Стефен Curry Magic Beast-ийн 3 байгаа л та. 300 болж байгаа. Одоо хийж байна. өдрөлт хүрсэн юугаараа түүхэд бичих гэж байгаа байлаа шүү дээ. Тийм. Нөгөө 5 тоглогч байсан. Тэрний Манай White Preacher хоёр хүрээгүй байгаа юм уу? хүрээгүй 240 таа байгаа. Зүүн баг. Ер нь 40 байгаа тэгэхээр 300. Энэ жил түүхэнд би сайн яг надад ч өчтөр харж ирсэн. Хүүгээр дуусна. Тийм. Өчтөр ихтэй би харж ирсэн. Бүр 10-10-аар. Энэ жил түүхэн 10-10-аар хийн шүү тэр хоёр. биш. Энэ жил тэр түүхэнд Минут 200 шил 300 200 шилдэг хийсэн түүхэнд 20 тоглож гарч ирэх боломжтой. 20 тоглож 200 шил 300 хийдэг гэдэг бол байхгүйсэн баха. Хэрэгтэй мэдээлэл шүү. Аимшигтай. Энэ бол би хараа бүр итгэхгүй хүү гэсэн чинь 20 тоглож байлаа шүү 200 гэж. Тэгэхээр ерөөсө 3 шилдэлт бол ерөөсө За тоглолтын төгсгөл. энэ бол түүхэн тоглолт байсан шүү дээ. Уул нь Дэнврээр хоцсон бол тийм ээ. Харин 60. Энэ айгүй буруу дотлоолсон тэр. Яа тийш өгч. За overtime. Колоёки чогч. Too easy. Йоо. Пас. Яг Миннесота түүхэн өстөө нөгөө юу шиг хэрэгтэй тоочлсон шүү дээ. Усаагаар мэт хэрэгтэй байж л. Дэнвэр хоцсон бол бүр шууд 3 дугаараараа аваад үлдчих юм тоглолт байлаа шүү дээ. Яа. Яа зэрэг. За энийг алдах юм те. Буцаад талбайгаа тойроо гараа авчих болно сте. Энд чинь ер нь Болохгүйгээр. ер нь бол багийн хамтлагчийн багаас бол Энийг битий давтал айл бол цаг алах гэсэн заавал тэгэл эсрэг багийг Алдаа алдаа хэлэх. Тэр багт мөнгө Оноо илүү байгаа юм чи. Тэгээд энэ Тэгээ буцаж ирээд те. Тэгээ энэ ч бас нэг юм зүрчигдэж байна. Шижээд орч битий өсөж очоо гэж яриад аягүй их ярьдэн шүү дээ. Тэгэл алдсандаа тэрцсэн баг л та. Тэрийг гэхдээ одоо нэг баг 20 жил тоглож байгаа тоглож мэдэхгүй гэж байх уу? Тэрийг одоо яг үгүй би NBA-ийн тоглолт аягүй өсөж очдсон шүү дээ. Ер нь Нэг оноо илүү байсан билүү?
Нэг оноо. А тэгээ Рас очиод хийчих юм бол 3 оноо айл дахиад тэнцвүүлэх боломжтой байхгүй. Тий. Алдаа цагаа аваад. Тэгэхээр тэр секундыг бүр 1-2 руу авчих хэрэгтэй байсан юм байна. Тэгэхээр секунд авьяасгүй махад алдаа хийгээд торгуул шидээд 3 оны илүү болчих шүү дээ. Бүр эсрэг багаар зөрүүлээд 3-аас төлөхгүйгээд алдаа хийгээд торгуулны тоглоом руу оруулах болохгүй. Тий. Зөнд бүх боломж байсан. Энийг уг нь бол хамгийн сайн мэдчих хэвээр хүн одоо энэ бид баг Westbrook юм уу? хэдэн жил тоглосон бэ? Баг 17 жил тоглосон. Westbrook энийг хамгийн сайн мэдчих хэвээр байна. За хөргөө тэгээд нилээ их хараал ер нь хараалуулсан да энэс болчтой. Энэ юугаар бол сошиалар бол ер нь алуулсан. Гэтэ уул нь бол түүхэн тоглолт 61 10 магтагтаа амар явжсэн тэгээд. Манайхан лалсан гэж юу? биш одоо Дэлхийн нийтээр дэлхийн нийтээрээ бол одоо тэр үнийг бол одоо Оож явах шин. хараалаа гэж яахгүй. Тэгээд нэг гайхгүй байгаас тээ. Westbrook-ээс бол гаргал үлдэх юм байна. гайхгүй уусдаг. Гэхдээ уул нь гайхаад байна л да. Яагаад? Тийм хожлтын тоглолтыг одоо 16 7 жил тоглосон. Тэгээд одоо 2 сая долларын цалин өгж байгаа хамгийн хямдхан цалин авч байгаа тоглогчид төгсгөлийн тавц дээр байлгасан дасгалжуулагч юм бооров шүү дээ. Гээл бас нэг үнцэг гаргаж болж байгаа үст те. Ийм факт гаргадгийг мэдсэн. Яг манай Westbrook сайн Westbrook-ийн байсан зан шүү дээ. аршингийн хувьд бол ер нь бол яг ингэжээж бол бас зөвшөөрөгдөл юм шүү дээ, Тийм шүү дээ. Хичээл сэтгэлэн сайхан юм да. Тэгээд тэрийг арж хийгээл хизээч Westbrook тэр амархан оролцсон тоглолтыг алдна гэж бодохгүй. Бодохгүй. Дээрээс нь лигийн одоо MVP болж исэн хүн шүү дээ тийм биз. Тэгэхээр одоо энэ тоглогчийг одоо нэг Сүүлийн тоглолтоор дүгнж болохгүй. бодохгүй. А Монголоор яг нөгөө бол сүүлийн өсөлтөс нөгөө сайн хийсэн тийрсэндээ очиод нөгөө яачлаа гэдэг шиг. Тийм хүн уул бол түүхэн тоглолт. 61 10 тийм ээ. 60 оноо одоо тэгээд тийм муу санаатай хүн биш шүү дээ. Манай Рас чинь цайлгаан тийм шүү дээ. биш. Гэтэ яг бол ийм бол Цайлгаан хүнд яваа орчиж байгаа байхгүй. Гэтэ тийм. Гэтэ энэ тоглолт нь өөрөө дээр маш хортой болчихж байгаа байхгүй. Энэ тоожигдоод дараа нь Golden State-д тоожигдоод тэгээд дээрээс нь өнөөдөр байна. Өнөөдөр ахаад болсон тоглолт. 4 дараалал байж. Тийм. Өнөөдөр ахаад Индиана тоожигдчих чинь нөгөө 3 дугаар байр нь Баталгаатай байсан баг ингээ бүр унаад 3 дараа тоожигдоод Ер нь Жамал ирэх юм уу? ийм хүн болчлоо л доо. Бүгдээр юуг харагддаг. Өнөөдөр болсон бас нэг тоглолт. За уул нь бол өнөөдөр нөгөө өнөөдрийн аяг маш гоё тоглолт болсон. Өрн төсдөр бол. За Lakers OKC-тэй тоглолт бол. Тоогч. Тийм. Favorite бол мэдээж OKC байсан. Гэхдээ арай өөр ирсэн шүү. Өнөөдөр Lakers бол ямар аюултай баг бас байж болох вэ гэдэг бол өөрсдөө харуулсан тоглолт гэсэн. Самуэль Лука яа. Ингээд Тэгээд нөгөө нэг шүүмцэд байгаа шүүмжлэлийг нь яг баталгаажуулсан тоглолт болцсон юм шүү. ингээл Шээ ингээд тэтэрхий их торгуул шиддэг гэдэг. Гэхдээ яг нөгөө өнгөрсөн жил OKC маш аимшигтай л байсан шүү дээ. Тэгээд Kyrie, Luka хоёрт яаж игэл аргалуулсан шүү дээ. Тэгээд энэ жил бол Оклахомаг бол хамаагүй илүү туршлагатай болсон байх. Одоо бол тэгж энэ жил бол тэгж аргалуулахгүй гээл зарим хүмүүс яриад байгаа. Гэхдээ яг ингээл энэ тоглолтыг харахаар бас л жишээ нь LeBron, Luka хоёртой тааруул аргалуулчих юм шүү дээ л гэж л харагдаад байгаа байхгүй. Яг нэг тоглолтоор дүүрэх нь бидний бол яг муу гах та. Гэхдээ ер нь Тийм. А яг нөгөө гэтэл нөгөө энэ ч юм яг плей-оффын ер нь нэлээд жигдэрсэн байгаа хувилбар нь тоглоод байгаа шүү хоёр багийн те. Та яа нэг тоглолт гэж бодлоо. Ер нь бол зүгээр плей-офф угаасаа бусад OKC-д таарсан баг гэдэг төлөвлөгөө нь Шэйн гараас бөмбөгийг гаргах. Тэ. Одоо юу гэдэг Шэйг хязгаарлаж чадах юм бол багийн үлдсэн бүрэлдэхүүн багийнхаа довтлогоог аваа явах чадвартай юу гэдэг юм л яригдчих. Угаасаа бүх багуудын хамгаалалт сайжрал ороо. тий дээрэс нь Гиди гээд довтлогоотой хүн Карусо гээд довтлогоогүй хүн болоо солигдсон байна. За тэрэн дээр бол нэг зөрөө гарахгүй хаа гэж бодож байгаа. Би Карусо энэ багт байснараа одоо оноо статистикаараа биш ерөнхийдөө нөлөөгөөр Хамаагүй илүү л гэж бодоод байгаа. би бол түрүүний юуснээр анарын нөгөө ихний хэлсэндээ тэр нөгөө ямар ч баг нь аюултай гэдэг дээр бол угаасаа OKC ч гэсэн яг юугаар харахаар OKC ингээд авраг авах юм маш өндөр эсвэл нөгөө бүсийн авраг авах нь бол хамгийн өндөр ч юм уу те байгаад байна. Гэхдээ яг ингээд нөгөө 7 тоглолт тоглох юм бол яг саний хэлдэг бүх багууд энд чинь бэлтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл. Тэгээд зөрүүд нөгөө баг тэр нь ч гэсэн үхээс бэлдэж Гэхдээ штэ. Тэгээд 7 тоглолтын дээр бол би бол за эхний шатн дээр л Lakers зүгээр ядралт нь гайгүй учраас 7 тоглолт руу дөхөх баг. За. За ер нь бол 6 өгсрэл 6 тоглолтод яажигдах баг. А хоёрдугаар шат матан таарах юм бол би бол Lakers-ийг бүр үзэхгүй байж гэж бодож байна. OKC. А тэгвэл одоо түрүүний жишээн дээр болохоор Houston Warriors-ыг өндөр формтахт нь хожигдсон бахад Houston бид нар итгэхгүй байгаа сте.
Плей-офф бол Warriors очно л гэдэг ярьж ирсэн аа. Санийхыг тэрийг болохоор нэг тоглолтоор дүгнэхгүй юм байж энийг нэг тоглолтоор дүгнж ярих ч өөрөөсөө шүү дээ. Улирлын бус тоглолтын харьцуултыг харах юм бол OKC үцэхгүй л болчих. Хүүстэн ч бол сайн хамгаалттай залуухан баг. OKC бол бүр түүхэн хамгаалттай залуухан баг, дээрэс нь MVP-тэй байхгүй. Тэгэхээр энэ хоёр багийн орон зөрүү ялгаа байна. Оклахомагийн 8-аар гарч ирээд таарах магадлалтай баг нь айгүй эвгүй багад байгаа сте. Аль нь ч хийж болно л да. Одоогийн байдлаар харах юм бол Миннесота юм уу, Clippers юм уу, Denver юм уу, Golden State Warriors хамгийн өндөр байхгүй. 4 баг байгаа байхгүй. 8-аар уу? 8. Тэгэхээр энэ нэг хамгийн Манай Сакраменто энэ төр очих боломж байхгүй. Сакраменто эхлээд энэ бүр доороо нөгөө танаа хоёр эхлээд үзнэ. Танаа. Танаа хоёр эхлээд үзнэ. Сакраменто бол айгүй гоё. Манай Окст бол айгүй зөөлөн хоол очих гэдэг байгаа байхгүй. OKC бол Сакраментог л дэмжин л дээ. Сакраментод тааруулсан. Сакраменто Kings чинь тэгж наад 8 Сакраменто яагаад ч гарахгүй гэдэг бэ? Kings-ээр гарахын тулд эхлээд нь танаагцаа тоглоно. Тэрний дараа нь гэдэг саяны энэ 4 баг яалаа. Манайхыг бол хожчихно Сакраменто. За харж илээ зүмөр бас. Хожно. Даас бол довтлохоо хөнгөө болцсон л. За энэ бас нэг юу болсон бэ? Түүх болсон тий. За Will Chamberlain, Oscar Robertson, Michael Jordan. Одоо нэг дараагийн тоглолтод 2 дэшон авчих юм тэгээд Аа л да. Michael Jordan KD ястай. нөө Тэр дээр нь л гарчих юм байл л дээ юм л. Тийм тэгээ эн чинь дараа үйлрэл үргэлжлэнэ. Одоо удирдлагын тоглолтоор Хаагдсан. Тэгээ дараа үйлрэл үргэлжлэхээр ерөн зүгээр энэ формыг харахаар тэр Вилтийн 2 дахь амжилт руу очих юм шиг харагдаад байгаа байхгүй тий. 90 хийдэн тоглолттой. гээд харахлаар ингээд бас нэг юм нэг лидертэй баг юм шиг харагдаж байна уу? Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Таны яг өмтгч хамгийн зөв бохгүй. 71 тоглолтын дээр 20-с дээш нь авцсан бохгүй. За тэгэнгუთ энийг үргэлжлүүлээд плей-офф зарим тоглогчдын удирдлагын статистикт авсан юм статистикч үзүүлдэг, заримдаа ундагч тохиолдол байгаа. Гэхдээ одоо OKC-д таарсан багуудын хувьд бол яалтчгүй хамгаалтын анхаарал шийдэр төвлөрөхөөс өөр арга байхгүй. Тэгжиж нэг өөрсдөө хожих магадлалыг илүү гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэнгუთ хэрвээ ямар нэгэн байдлаар шээ юу гэдэг 20-с дээш оноо авсан ч гэсэн одоо юу гэдэг 25 20-оос 30 довтлогоо хийгээд баг оруулаад efficiency буюу тэр үр дүнтэй байдал нь алдагдах юм бол бас эвгүй шүү. Би тэгвэл Яг сөрөг ганц сул тал нь тэрл гэж яригадаад байгаа шүү дээ. би таадаас бол нэг Түүхэн хамгаалалт бид нэр ярьж байгаа шүү дээ. Гэхдээ би танаас нэг асууя. Түрүүний дөрвөн баг гэж ярьлаа шүү дээ. Denver, Golden State Warriors, Minnesota, Clippers. Энэ дөрвөөс алинтай OKC таахыг илүү хүсэх бол Хүсэх болоо. яа 8-аар гарч ирээд одоо энтэй таарчвал арай бид зөөлхөн гих бол Lakers Warriors хоёр шүү дээ. Lakers бол гэхдээ тэгж унахааргүй баха арай Зүгээр та сая тэр дөрөв энэ дөрвөлт Lakers уухгүй. хин дөрөв гэсэн. Denver, Golden State Warriors тэгээд Clippers, Minnesota. Warriors шүү Warriors. дээ. Яг тэгэхээр Minnesota-д энэ үйлрэл Minnesota ганц бараагүй баг нь Minnesota байхгүй. Warriors гэхдээ нийт Minnesota-д тоглолт таардгүй юм. биш нийт 14 очсон ба шүү дээ. Улирал бүтэн улирал OKC 20 очсон баг Warriors шүү дээ. OKC-г. Жимгүүгээр 2 очсон. Даалс 3 очсон юм аа. Ер нь хаач тэгвэл манай энэ бага хүн баг эдэн баг тождол дууссан юм шүү харин биш. Тэгээ одоо яахан тэгээ дуус. Тэгээд за таны бодлоор юу гэж бодож байгаа? Гөө харин би тайдас сууж шүү. За чиний Warriors яг тэгэхээр төвгүй байгаа байхгүй. Тэгэхээр Warriors дээр наад дөрөв багч бол дөрвөлээ Оклахомаг барахгүй багууд байна. За. Барахгүй. Тэгэхээр ямар ч асуудал юм бэ? Хэдийгээр одоо ингээд саяны нэг статистикаар шээ ганцаараа өөрөө довтлоод байсан ч ямар ч хамгаалтын өөдөөс шээ оноо аваад байхаар л баг байна. За хин Андрейд Warriors. Гүү. Тэгж хэлүүлмээр байгаа юм уу? Гөө би чамаа чинийхээ л сонсож байгаа шүү дээ. Гэхдээ ягаад чи Энэ дөрөөс гэж аахгүй юу? энэ жил формаар бол Minnesota л. Миннесота ингээд нэг юм шат ухраад ороод ирсэн байхгүй энэ өнгөрсөн үеэрлээс. Тэгээд ерөнхийдөө хотон тоглогчийн байрал дээр одоо урд шугамын OKC-гийн хамгаалтан дээр үнэхээр дарамтлуулгаар хэмжээнд Миннесота байгаа байхгүй. Хотон тоглогчийн байрал дээр гэсэн үг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ингээд багийн уур амьсгал ингээд бүтэн өдрлийг ингээд дүгнээд харах юм бол магадгүй OKC-г Миннесота таарах юм бол илүү одоо харьцангуй өсөлтөн багтаагаар хамгаалах боломжтой гэж харж байна. Гоё үнцгүй. За тэнийг юу? Ялхал. Миннесота юм уу? Миннесота. Уртлан ганцхан хүн байгаа шүү дээ. Anthony Edwards дээр Доорт очно шүү дээ. хідүүлээ солигдоод очиж ихэд тэгэл шийдчих юм шиг. Формаар бол Minnesota. Форма харуул тийм. Форма харуул. Тэгээд Миннесотад удирдлагаар дээ шүү. Тэгээд дээрэс нь нэг юм анзаарч байгаа сте. Бид нар өдрөл эхлэхэд Кат Райнл хоёр баг ижлэхэн дөөл гэдээсэн. Ямар хол зөрүүтэй хоёр хүн бэ тийм байгаа сте. Гэтэ Райнл
сайн ихсэг тоглох гэж авч сүүлийн одоо ингээд Миннесотагийн хожоод байгаа сүүлийн 2 дугаар хагас шүү дээ. Маш сайн тоглож байгаа шүү дээ. сайн байгаа. Тэгтэл Катас бол айгүй хол юм байл шүү дээ. Тэр чинь яг хөө тийм учраас нөгөө Миннесотач драфт ирэх авсан, Дивинчензог авсан. Легендснээсээ салж. Тийм л юм байна л да. Би яг нөгөө Зөвхөн нөгөө Рандалтаа тулж ойлгож бодож болох. Бид нар нөгөө Рэндлиг нөгөө нэг Нью-Йоркод аваадсан оноогоор нь зүгээр ингээд бодоод Катта ер нь дүндээд үе юм байна мэн энэ төр гэж ярьсан шүү дээ. Тийм шиг гоц. би бол ерөөсөө бас дээрс нэг юм хандж байгаа. Юундээ талбайтаар харагддаг нэг юм бас заавал хэлмээр. Одоо энэ багуудын сүүлийн амжилттай яваад байгаа өнцг нь лок румны тэр нөгөө уурал. Энэ бол ерөөсөө нөгөө талбай дээр харж байгаа сагсан бөмбөгөөс хүний мэддгүү тэр гоё зүйл. Ерөөсөө багийг хожил түргдэг хамгийн чухал зүйлсийн бас нэг юм нь тэр болчиход байна л та. Хамгийн амар уур амьсгалыг өгч авах гэсэн юм шүү дээ. Тэгээ өгс амар байна. Би ингээд бас Бид гээд байгаа шүү дээ. Тэгээ дараа нь тэр нөгөө юуны ард гаргаад байгаа. За бүгд энийг хараад энэ дараа. За одоо яг энэ өнөөдөр энэ дээвэр гэдэг баг яг ингэж байгаа. 3 хожигдоод сая сүүл 3 хожигдоод өнөөдрөөс интернет хожигдоод ингээд бүр завартуулах ажиллагааг хийсэн. Одоо энэ хараа бүгд тэр адилхан. 4-өөс ахуулаад 8 дугаар байрны багуудын хожигдол бүгд тэр адилхан. 5 баг ажиллаа. Тэгээ баг Миннесотагоос баг Мемфис нь дээр. Мемфис ягаад 8-д яваад байгаа юм бэ? Яг нөгөө юугаараа хоцсон хожигдлоор адилхан ч гэсэн нөгөө юугаараа байхгүй юу? Нэгнийгээ хоцсон хоорондоо одоо хоцсон хожигдлоор ингэж явж байгаа байхгүй. 2-2 боллоо гэх юм бол нөгөө оноо тоолно. Ер нь бол тийш шүү. Мемфис байж болно шүү. Бас болно тий. Тэгээ Мемфис бас юм шүү дээ. Мемфис ч өөрсдөө толгоогоо тасалсан тэгээд Тийм шүү дээ. Гэхдээ Мемфисийг ингэж хамаагүй хожих хэрэггүй байсан шүү дээ. Лекерс яг хажуудаа байлгаж явах хэрэгтэй байсан шүү дээ. Мемфис бүр 4-т байсан баг үс. Харин тий өөртөө 5-д яг ингээд бөөцөлөөд байлгаж байгаад аваад цуг плей-офф таах хэрэгтэй байсан юм. Өөртөө хамаагүй хожиж байгаа тэр 8 руу явуулсан бүр холдоо авчихсан шүү дээ. Санс ч улаагаагүй л байгаа юм ямар ч. Лекерс өөрснөө Боломжтой байл гэсэн байна. Энэ зүгээр математикийн хуулийн тийм дөрмийн Төрбөл дуудаа. тиймэр улаан шорт улаац. Одоо яг За тэгэхээр яг сайн хасан 5 баг 4-өөс 8 5 баг яг адилхан гэхээр хамгийн аимшигтай яг нэг тоглолтууд үлч 4 тоглолт ч баг бол. наа чи эвгүй байна. Одоо энэ Миннесота Мемфис хоёрыг тулахлаар Миннесота айгуул авч хайна. Тэгээд нь бол тэгчээд Мемфис ч ганц тоглолтод Сакраментодо тавиулах үедээ. болно шүү дээ. Болно шүү дээ. Боломжтой шүү. Боломжгүй юм юуч байхгүй. Лавин ч бас өвчтөг шүү дээ. Өвчтөө 60% 3-аас шидэж дуусчих. Мог зонк гэдэг ерөөсө тасгийсэн ирүүл биш хүмүүс өвчтөө. Ерөөс чи нэг алдахаар мэдгүй Дундаас тэгэл дундаас зогоон баасармаас нэг тоглолт ганц ивч. тоглолт эвгүй. Ганцхан тоглолт ивгүй те. Сакраменто бол Мемфис ч удирлын дурс бүр ихний 2-3-т яваадсан биз дээ. Баян тоглолт ивч шүү. толгоогоо тасалсан. Толгой тэгээд амар юм уу байж. Толгой. сонцолцоод одоо Сайн нэг бид нэг уур амьсгал авчихсан. Өгсөгийн уур амьсгалыг сайн ярьж штэ. Тэр яг анзарангууд. Бүтэн тоглолт багаараа ярьсан. Дээрээс нэг сүүлийн нөгөө сая одоо энэ нөгөө юунаас хойш Олсраас хойш хамгийн сайн амжилттай явж байгаа 3 багийн нэгт нь OKC, хоёрт нь Boston, гуравт нь Warriors байсан байхгүй. Тэгээ би нөгөө locker room-ийн юу уур амьсгалыг саарад байгаа байхгүй. Яаж ийж ингээл тоглолт болгоны дараа нөгөө боолуудаа өгдөн штэ. Одоо нөгөө за энийг өндөглөө дээрээс нөгөө за чи 4000 дахь болонгууд энэ боол гэдгсэн чинь чи хэдэн боол авсан юм бэ гэж Warrior хинэг Curry. Чи Curry тэр нөгөө за 12 3 гэсэн чинь сүүлийнхтэй тэгсэн байхгүй. Мань хүн Jerry West-ийг гүйцээд 25000 оноогоо аваад боол авах гэж зогсчихсан. Бөмбөгөө тоглолтын бөмбөгийг авах гэж зогсчихсан чи Steve Kerr гарч ирэнгүүтээ за одоо энэ бөмбөгийг гэдэг бүхэн ингээд угаасаа энэ хүн өнөөдөр Jerry West-ийг гүйцэжлээ шүү дээ 25000 оноо түрлээ гэл Curry бөмбөг авах гэж зогсчихсан. Гэтэ өнөөдөр Gil Santos өнөөдөр нэг ассист өгсөн чамд өгдөг гэж байна. Тэр чи өөрөө нөгөө хин нэг ассист өгсөн. Gil Santos шүү дээ. Анхны ассист өгсөн гэнэ тоглолтод нэг тэгсэн чи pop гэдэг Curry бүр ёо гэдэг тэр чи нөгөө амар тийм юу байгаа байхгүй нөгөө юуны хоорондын юмнууд нь одоо тэнд байгаа нэг тоглолтчиг хүртэл Бидээс Энэ аль сэдв яваад байгаа. Гого. Би зүгээр хийж байгаа нөгөө уур амьсгал сүүлийн тоглолтуудын нөгөө сайн явж байгаа энэ юунууд нь багууд би ганц багийг яриаг байхгүй. Би үзсэн нөгөө өөрийнхөө байнгут би Locker локрум дээр үзсэн. Уусангууд локрумуудыг хардаг байхгүй. Энэ ямар баг ямар за ганц л багийн логер юм яриад. за ер нь энийг дуусчих. бидээс агай өвгсийг ярих. Өгсөгийг бас харж аврал Өгсөгийн locker room яаж юм? гэдэг ингээд яриад байж сая энэ хэллээ шүү дээ. Багаараа ярьсан мартаад өөр юм ярьж тийм. Teammate of the year-ийн Shea баг авсан юм байна. Тийм нэг award юу гинэ? teammate of the year. Тэгэхээр одоо ингээ анзаараад тахт Шей бол Майкл Жордан ч ер нь яг энэ Шей шиг ийм тоглогч байсан байхгүй. Ганцаараа дайрдаг, хамаг оноог авдаг, тойроод хамгаалдаг хүмүүстэй тэгээ өөрөө хамгаалдаг. Яг нэг ялгаатай юм нь Майкл Жордан энэ Шейг бодох юм бол түрэмгийлтэй. Ийм одоо харизмтай.
Тэгээд дайрдаг бүх бөмбөгийг нэгтдэг тийм Тэр хүмүүс зөгтөг тийм характертай болохоос биш яг энэ шэшиг ингээд Хараа зөөлөн яг хөргөн яг юм энэ шиг, шэшигийн дундын шидэлттэй яг 3-аас цөөхөн шидэж хийдэг. Тэгээд ийм оролттой яг л ийм хүн байсан шүү дээ. 3 хоног шилдэл яг Яг л ийм хүн байсан байхгүй. хамгаалтанд сайн Тий, тэгээд характер нь бол одоо амар л да. Тэр тоглолт болгоны Яг зөв яг ганц өвгөөсөд итгэхгүй бод өөрс JW л өстэй тий. Хоёр дахь дээр нь яг чухал үед Scottie Pippen шиг байж чадах уу гэж харж байна уу? Ер нь тийм л юм байгаа тий. Одоо нэг Өөрөө шээс сул тал байхгүй байгаа бусад багийн төлөвлөгөө нь шээс Би бөмбөгийг холдуулах би бол хоёр дахь лидер нь Чэ тоолмгрын гэж бодод шүү дээ. JW ч амар шүү дээ. JW хүмүүс ань дутуун л тэр бас ингэж яриад байгаа юм. Одоо ОКС-ыг өнгөрсөн жил туршлагачаад авцсан гэж яриад байгаа юм. Зарим багууд одоо юу гэдэг NBA аврах хүртэл маш олон жил фейлддэг байхгүй. Боссон сэлт гэсэн. Бостон ч байж бол ер нь зөндөл багууд шүү дээ. Бүр аврах авахгүй дуусснууд нь ч айгүй олон шүү дээ. Тийм болохоор яг өнгөрсөн жил юу гэдэг туршлагачаад энэ жил Чэт Хартенштайн хоёрыг аваад төвийн байрал Карусагаа туршлагад авчирчаад илүү сайжирсан ч гэсэн бас яг тэр нэг авраг аавна гэдэг чинь бас өөрөө нэг цаанаасаа нэг одоо юу гэдэг те нэг өөр хэмжээнд байж аваад байгаа байхгүй. Тэр яг тэр сэтгэл зүй, менталити тийм юмнууд нь байна уу те гэдэг зүйл ер нь бол асуултын тэмдэг шүү дээ. Тийм. Уус ирээдүйн цаг юм. Яг нөгөө өөр илүү оноо авдаг жишээ нь бүкер шиг ч юм уу тийм оноо авч байснаас тэднээс арай бага оноод авдаг ч гэсэн JW нь энэ багтаа илүү тохироод байгаа юм л да. Характер Хамгаалалт гэсэн юм сайтай Хамгаалтын бүр аим шүү дээ. Одоо бүх хамгаалтын нэгдүгээр огт JW бат тодож байгаа шүү дээ. Одоо өдөртийн турш ОКС бас нэг 5 6 7 өөр төрлийн гарааны 5 ашигласан. За тэгээд энэ бүх гарааны 5-ууд нь дандаа нэмэгтэй. Дандаа лиг тэргүүлсэн. Тийм лиг тэргүүлсэн. Танах яагаад явуулсан мэдэхгүй одоо гайхалтай шидэгч байна. Жой гэж. Тэр мэдхгүй. Энэ баг гэдэг нь нөгөө тэр баг яриад юм тийм. Эднийх нэг Жоо гэж шийдэж амар өгцөн бохгүй. Эднийх амар гоё философи. ОКС-ыг авраг авах гэдэг. Амар гоё философиулж хараагуудаа энэ ямар ч хэрэггүй тоглож байгаа. Хайцсан чинь ОКС одоо энэ аюул дээр нь аюул нэмээд байгаа юм баггүй юу? Юу за бүгдээрээ юу нөгөө нэг дараагийн бол руу гоё. Бас энэ чинь тодорхой хэмжээний цагтай манай нэвтрүүлэг. Тэгээд илүү тийм үл Pepsi-ийн improved player тийм. Тэр маань өнөөдөр ямар тоглогч юм бэл тв. За өнөөдөр бүсийн 2 дугаар байранд явж байгаа багийн талаар хэдүүлээ ярилцсан юм чинь тэр багийн бас энэ тоглогчийг онцлоё гэж ярьлаа. Тэгээд баясаар цэсэндээ энэ тоглогчийн талаар нэлээд ярьсан тий. Eason гэдэг тоглогч байгаа. За 2001 онд төрсөн. 2 м 3 см өндөр 98 кг хэмжээтэй. За 22 оны 1-р тойргийн 17 дахь сонголтоор Houston Rockets орж ирсэн юм байна. 2023 онд All Rookie тимийн 2 дугаар багт бас нэрлэгдсэн юм залуу байна. За тэгээд энэ удирал 54 тоглолтод оролцохдоо 15 тоглолт гараанаас гарсан байгаа юм шүү. Нийтдээ карьерийнхаа турш 158 тоглолт хийхдээ 20 тоглолт л ер нь гараандаа гарсан байгаа. Тэгэхээр сүүлийн удирал ерөөсөө гараанд гарч эхэлж байгаа юм тоглогч байна. Тэгээд 25.1 минутыг талбай дээр өнгөрөөхдөө 12.2 оноо 6.4 самбар 1.7 бөмбөг дасалт 1 блок шот хийж байгаа гэсэн. За тэгээ мэдээж хамгаалтыг онцлоод байгаа шүү дээ энэ тоглогч. Одоо Houston Rockets-ыг энд 2 дугаар байранд явж байгаа гол шалтгаануудын нэг нь болж чадж байгаа ийм тоглогч байгаад байна. Тэгээ scouting report дээр бол ер нь 1-ээс 4 дээр байрлалын бүх тоглогчийг хамгаалах ур чадвартай. Товтлогоо тал дээр ялангуяа яг 3 шидэлт болон бөмбөг эзэмшилтэд илүү сайжруулах юм бол лигийн бас гарааны тоглогч 2 тал тоглогч болно гэж scouting report гарсан байна. Нас нь бол 24 тий. Гэхдээ лигт орж ирээд хэдийн 3 жил болсон байна гэсэн. Тийм ээ тий. За баярлалаа тэрнээ тий. Тэрнийг юм бол манай бас маш гоё бид нар дандаа гоё мэдээлэл өгч өгдөө. За тэгээ бүгд дахиад зөндөө ярилцсанаа. Тэгээ ямар ч энэ үрээд хэсэг зур бүгд жоохон завсалцгаа. Эмбед отоогоо бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд Эмбед ок ерөнхий ивент гэж бол мэдээж электрон бар нэгтгэх PC Mall PC-моос та бүхэн урдчилгаагүй лизингээр Apple, Huawei, Samsung, Honor брендийн гар утсыг та худалдаж авах боломжтой. Тэгээд баталгаатай гар утсыг та бүхэн зөвхөн баталгаатай газраас буюу электрон бараа нэгтгэхөөр PC-моос авч байгаа гэдэг хэлбэрээр мэдээж хэрэг илүү тэмүүл Pepsi брэнд байгаа бидтэй хамт ажиллаж байгаа гэдэг бас хэлэхэд таатай байна. Ивент гэж ажиллаж байгаа. За сая бид нар бас нийтийн юмуд яваад одоо бүгдээрээ жоохон дорнодын баг руу орох идэх үү. Сая бол өрөндийн багаар сайхан баг
цаг ярьчихсан дээр тий. Нэг багийг бүр тэр дотор зөөндөө. Би ахиж ярихгүй юм тий. За баярлалаа сайхан ярьлаа. Өнөөдөр чи хийж байгаа даалсыг нь жоохон ярьсан шүү. За. Нэрээ за өнгөрсөн байна. Тий. Нөгөөхдөө ярих юмнууд бол нэмээд ярьж болно. За Кэт Канагийн Берклэсээ иргэрсэн тий. Харин тийм. За Мемфистэй тоглосон баг тий. Жамараа тоглоогүй. Бэйн үлрэлийн баг хамгийн сайн тоглолтоо гаргачих уу да. За ер нь нэг тийм ужиг гэмтэл авцсан уу? Гэхдээ Жаатагаа бол хожигдоо л суулна тий. Өнөөдөр Жаагуу тоглосон тоглолт тийм үстэй. Нэг юм яг бүтэн тоглохгүй тоглож болчлоо тий. За. Нэг ужиг үлрэл тий. ужиг гэмтэлтэй болчихоо. Нөгөө Андре Эснэ тэгээд энэ ч нөгөө толгоогоо тасцсан байгаа даа тий. Desmond Bain айгүй их оноо аавна л шүү дээ. Харин тийм энэ дээр яриа сонгоё. Жаав авахгүй өөр арга байхгүй шүү дээ. Энэ жил ерөөсөө биш байгаадсэн шүү дээ. Тийм. Нөгөө J-Dub биш байгаадсэн шүү дээ энэ жил Desmond Bain. Тийм, ер нь нэг яригдаагүй тий. Тийм. За тэгээд тоглолт бол ерөөсөө 3 дахь удаас тэнцүүл яваадсан. юм байна. Ихэр Томсон. Desmond Bain өөрөө их тийм хойгуур драфтлагдсан шүү дээ. Одоо энэ Aaron Naismith, Josh Green энтертэй хавцаа драфтын 18, 9 хавцаа тэр дунд явж исэн хүн шүү дээ. Тэг ингээд одоо нэгсэндээ юу болсон? Драфтын улгаа болсон шүү дээ. За ингээд 96 өсгөл яваад шүү. Энэ л алдаатай төгсгцэн л дөө ингээд гоцолж тоглоод. Тийм үү те. Бидний мэддэг Мемфисийн нөгөө зохион байгуулалт тоглоонд яваагүй бастай. Сүүл дандаа ингээд зүгээр Бэйн гоцолж тоглоо шидэлтүүд нь унаад очсон. Бэйний өдөр байсан байна тий. Тийм байна. Одоо Kings Play дээр яг ингэж тоглол нэг нь цоохот л ийгүү. Тэр жоохон байж байгаа ярина. Ямар боломжтой гэдэг юм жоохон байж байгаа. Нэг тойм дээр өнөөдөр усны тоглолт дээр үзсэн зэмээр. Тийм. Одоо Pistons 18-аас 19 оны үлдээс хойш анхудаа плей-оффыг авчиж байгаа. Тэгээ авахтаа нилээд дээгүүр авч. Нилээдэг үл. Бид тэр ярихдаа энэ удирж байгаа хэрэгтэй төтөд үл нь ярьсан шүү дээ энэ биток. Онцлсон. Дээрээс нь тэр тусмаа бүр Канамыг бүр маш сайн ноцсон. Угаасаа энэ жилийн одоо дээрээс нь Суперстар. Тэгээ All-Star амжилттай агсан тоглогч хэлээ те. Маш олон янз бүр ярьж байна. Тэгэхээр энэ тоглогчтой бол шууд холбоотой. Дээрээс нь гэхдээ нөгөө багийн дээрээс нь бус тоглогчдын бас үзүүлж байгаа тэр эффект. Хоёр туршлагатай тоглогч авчирсан тий. Дээрээс Бисти энэ жил дөрөв хэллээ шүү дээ. 303 шидэл. Ер нь энэ улирлын амжилт нь 3 хүн дээр ер нь шууд холбоотой харагдаад байгаа юм. Кэт Канинхэм болон Жэлен Дүүрэн тэгээ Бизли 3 харагдаад байгаа. Тэгээд мэдээж Тобайс Харрисыг авчирсан. Хардвей чинь яг орж гараад зарим өдөр хэрэг болоо л. Сүүлдээ солилцоор ирсэн Шрёдрийн солилцооч гэсэн яг ашигтай очсон. Плей-оффто бэлдсэн солилцоо байсан. Шрёдрийн солилцоод ерөөсөө яг гал бенчээс гарч ирээд тэр найруулга дээрээс нь оноо авалт ямар ч судал хороо авчих нь потенциалтай болгоч. Тэгээд Осоор Томпсныг мартаж болохгүй тий. Осоор Томпсон хамгаалтанд нэмэр бол. Яг Амен Томпсон. Яг л Амен Томпсон. Тэгээд зүгээр Кейт Канам 3 сарын 22-наас хойгийн 22-нд гэмтээ тэрнээс 14 хоног орчим тоглох гэж ярьж байгаа. Тэр хооронд Денис Шүүдэр гараанд гараад бизнесийн тоглолт унаагүй байхгүй. Тийм. Хожих тоглолтууд рожоо явуулсан тий. Тэгэхээр энэ баг тийм байна тий. тийм Дүүрэнгийн гэмтэл хүндэг сонссон. тийм үү. Хүнд гинэ. Энэ плей-оффт айгүй том балаа юм болж ах шиг шүү дээ. Оо тийм үү. Би яа дүүрэн гэстэй анзаараагүй байсан юм. Жей дөрний нэг тоглолтын арга барил биеийн бүтэц эдгээр нь бол тийм нэг бахим жоох юм чанга хатуу шүү дээ. Тэгээ тийм тоглогч нар ерөнхийдөө гимтэл авахаараа илүү тийм хүнд гимтэл. Гимтэл нь илүү хүнд үед яг л тийм хүчтэй Контакттай тийм. контакттай тоглолтын болж байна. Тэгээс ботод тоглож юм гардаг шүү дээ. Толгой лавлаараа би лав хүнд гэж нэг хаанаас харсан шүү. Тийм. Тэр нөгөө Pistons дээр бол үнэхээр ярьсан. Тэгээд нөгөө ахаад ирэхэд энэ жил бас ямар ч байсан эхнийхээ одоо бүсийн одоо эхнийхээ багийг бол хожиж бүрэн боломжтой тааруул тийм. Бүсийн хоёрдугаар юун дээр ч гэсэн бас нэлээд бас зовоочхоор тийм болчиход залуу баг болчиход шүү дээ. Эхний шит нь хэн байх вэ? Ямар ч ихтгэл найдвар байхгүй байсан өнгөрсөн үйлрэлээс яг одоо энэ жилийн үзүүлсэн амжилтыг ийм том эргэлтийг хийж чадсан энэ дасгалжуулагч Бикерстаф Тийм. магадгүй оны шилдэг дасгалжуулагч хасан бахнах гайхаад байх зүйл байхгүй хаа. Одоо яагаад тэгэхээр энэ багч нь бас гинл бэртэлгээл юу гэдэг чинь солилцоо 8-ын цонхоор ротейшнд өөрөөр тоглогч нар ингээл оруулж ирлээ шүү дээ. Бүгд орж ирээд энэ системд орж ирээд ингээд сайн тоглоод байгаа байхгүй. Тэгэхээр Нөгөө Стюартыг аягүй сайн ашиглаад байгаа. Стюартыг нэг
яг шаардлагатай үед нь гарч иж нэг хамгаалуулаад тий. Спорт бол яг амаараа бол ажиллах хэвээр маш сайн хийж байгаа. Багт бас хэрэгтэй зүйлүүд зөндөө хийж байгаа гэж байна. Хийж байгаа. Пол Рид гээд бас нэг төв байгаа. Урагш төв. Бас Филид байсан уу? тий. Тийм. Яг сайн биш ч гэсэн зүгээр яг одоо дүүрэн мөрөнгө байхгүй нэсэл юм. Тим хадаж өндөр болсон байгаа тийм. Тим Хардвей жуниор байгаа. Чи бас нэг заримдаа гарч яд бас хэрэгтэй бас авчаад бас байгаа. Оо, зарим өдөр яг онцон үнийг бол цаачаастай дэвслэх Шийд оноо моноо урлаа авсан. Тийм яг нэг шилэн орчих юм бол бас зовоо шүү. Оноо нэг тасарцсан 10 оноо тасарцсан бол тэр оноо 30 болгоно. Дүүрэн зүүн өвдгөн гимтсэн. Тэгээд мэдгүй ноцтой гэсэн мэт бол алга зүгээр өдрөөс өдөрт гисэн лав. Тэгээд хоёр тоглолт дараалал унтсан байгаа. За тэгэхээр бүгдээрээ бол Pistons-ыг бол эмэгтэй нөлөөлөн бид ярьсан л та. Өнөөдөр бас ахаа дараагийн тоглолтыг бүгд үзцгээе. Boston Wizards-тэй тоглосон тоглолт. Pistons дээр яг хав зүгээр. Carrington мөн үү? Мөн Carrington Bob. Jaylen Brown баруун. Айгүй шахад тоглодог болсон байлээ тий Jaylen Brown. За бас хамгийн бэлэн байгаа. Ингэж Ийм бэ бааж. Халин үстэй. Тэр нэг сэсвэртэй Wizards-ийн албагч. За Гүйд шүү. 6 дахь тоглогч маань мөн үү? Мөн шүү дээ. Мөн. Яа. Тэр Wizards гэдэг баг яг үнэндээ тоглолтыг ч үтсэнгүй яг үнэ л. Энэ одоо гар бас тоглож тавыг таних юм да. Wizards-ийн тавыг бол ер нь яг үнэ хэлээд орно тахдаг хэцүү. Энэ ч нэг бас Хүүлээс бусд нь ер нь драфтын саар байгаа. Саар байгаа шүү дээ. Тэр чинь энэ жил юугаараа өнгөрсөн жилийн Франц ч та саар чинь тий. Тий. Энэ жилийн юуны нэг Тэр явж ял тоо тэр. цаа чинь гэхдээ би саард бол гэхдээ юу бол маш дутуу байгаа шүү юм бол. Аа. Нэг л тийм Саар гайгүй. сэтгэл бол гондор байгаа шүү. Саар дажгүй юм байлээ. Гоо гэхдээ нөгөө банк нөгөө төсөөснөөс бол дутуу байгаа шүү. Дээрээс нь ямар багт байгаа вэ тий? Wizards-ийн багт. Сагуураас хэлж шүү дээ. Пүүл бол яг хоо ерөнхийдөө хийдэн шүү дээ. Бай хийгээл хийдэн шүү дээ. Гэхдээ ер нь боломжийг олгох юм бол нэг манай амгаад гэсэн байсан. Яг минутын хангалттай өгөөд гараанд гаргах юм бол Причард пүүлээс илүү шүү гэсэн байсан. Амар. Яа тэгвэл Причардд яг цагийн нөө минутын хангалттай өгөх юм бол Бизлигээс илүү шиднэ гинэ. Бас. Тэгээ Причард ч ер нь супер амт юм шүү. үнэн яг л одоо юу пул шиг тоглоом дээр тийм муу сонголтуудыг Причард хийж шийдвэрлэх байхгүй. Гэхдээ пул шиг ачаал өгж хийж харж байгаагүй байхгүй. Причардыг за энэ багийн тоглоом номер нэг сонголт нь бол аваа яв гэд аваачих юм бол Причард яаж тоглох бид нар бас мэдэхгүй шүү дээ. Пулээс арчаагүй тоглохыг үгүйсэхгүй шүү дээ. Биш пулээс ачаагүй яаж тоглох юм? Washington Wizards-ийн амжилтыг харалт. Гэхдээ нэг хүнтэй бол шууд Причард хоёрыг солио түнг Washington Wizards-ийн амжилт сайжирна гэж үг. Тэрийг харин одоо энэс муудна гэж бол байхгүй шүү дээ. Гэхдээ яг зүгээр шууд багийн ахлагчаар харах хэрэггүй л те. Зүгээр яг нэг одоо Royal тоглогч 3 дахь Royal тоглогч болоод гараанд гаргахад Причард бол одоогийн пүүлээс илүү л гэл бичсэн байлээ. Гэхдээ пүүлийн дээр тэсэлт мэсэлт тэр мөрч бас арай өөр хаа. Би бол Причард өөрийгөө батлаагүй төсөөж харж байгаагүй юм болохоор шууд тийм төсөөллөөр шууд Причардыг тийм амар өндөр түвшний гарааны холбогч гэж харахгүй байна. Тийм цөөхөн минут гаргаад үзье. Өнөөдөр NBA-ийн хамгийн олон одоо 3-аас оруулсан тоглогчийн эхний 5 тоглогч дотор байж гэнэ гэдэг энэ цөөхөн минутанд тэгэхээр Причард аимшигтай шийдэж байна. Шилдэг 6 дахь тоглогч Бат аав. Тэгэхээр өөрийгөө бол харуулсан л бол гэж бодож байна. Гэхдээ яг пүүлийн оронд тавил яах юм бэ? Өөр асуудал. Нэг шал өөр асуудал. Гэж ярьж байгаа. За нэг үлрэлт За яах вэ? багаараа шилдэг онцлог. За яах вэ? Ахын хуруу аман татдаг. Зүгээрээ хоёр сайхан байж тээ. Яах вэ? Энэ жил угаасаа амар байгаа үний юм чи. Энэ багаас чинь 3 тоглогч нь тэг саяны нөгөө би нөгөө 200 шилдэнд хүрсэн гэсэн хүрч байгаа гэсэн шүү дээ. Тэгэд танаа 3 тоглогч явж байгаа юм чи харахгүй шүү. Дэрэг бай. Tatum, White, White 3 явж байгаа юм чи. Тэгэхээр чи нийтдээ 603 шилдэнд хийчихэд шүү. 600 гаруй 3 шилдэнд хийчихэд байгаа юм чи. 700 молон зүг хийчихэд шүү. Энэ 3 тий. Энэ ерөөс ингээд нэг чи юу гэх юм бэ? хідэн багууд давтан байгаад байна тий. Энд чи Бостон 3 удаа 3 жил байж байгаа шиг тий. сүүлийн хэдэн жил байгаа. Хьюстон 2 байж хахад Golden State 2 байж байна. Яг хамгийн хуучин бүрэлдэхүүнтэй хуучны баг нь Хьюстон нэг Хардны үеийн Хьюстон байгаа даа байхгүй тий. Тийм үү тий. Багс 23 онд тэгж айхтар шийдсэн байх нь шүү дээ. Далласыг 22-оос 23-оос. Даалс чинь яг хитгэхэд идэг юм аа тий тийм баг тий. Тийм. Одоо Бостон чи Одоо Бостон чи 50-аас дээш хувь 50-аас дээш хувийн тоглоомыг нь олсон 3-аас шийдэж байгаа юм чи. За одоо нэг нөгөө бид амар үлрэрлээ бол дуусгачлаа тий. Одоо л яг үлрэрлэл нь эхлэх гэдэг шүү дээ. Бид ер нь бид нар Бостон ярихгүй байгаа даа нь
юуг нь ярих вэ? Өөрсдөө баталсан. Улирлал Улирлал хийж хийх. Тэгээд хамгийн гоё нь гинтэл бэртэлгүйгээр бүтэн багаараа улирлалд энэнийхээ ачаар орж ирж байгаа. Тэгэхээр Бостон бол үргэлж фаворит шүү. За одоо харин өстой нөгөө түрүүний нэгэн тоглолтод хамгийн аюултай багч Kings байх боломжтой гэдэг тоглолтыг одоо зөв үзсэйгөө. За. Өнөөдөр дорн бүсийн номер 1 баг NBA-г баг бүтэн жилжингээ одоо тэргүүлсэн те Cleveland-тэй тоглосон тоглолтыг үзье. Өнөөдөр болсон тоглолт мөн үү? Яг юм авах юм бол өстой нөгөө юу гэдэг вэ нөгөө өвчтөй гэдэг нь яг тийм тоглолчдод нийлээд үү шүү. Асар дураараа хүмүүс байгаа шүү дээ. Лавийн галзууруул хална. Тэг Монг галт шиднийг шидэлт нь оруул гална тий. Хин дөрөөсөн яста түрнээс шиг дундаас нэг алдахаа бол алдчихгүй тий. Нэг тоглолтод бол аюултай л та. Сабонис чинь хэрвзээ энэ багийн яг цаашдын зорилго тодорхойгүй ойлгомжгүй байгаад байвал явж магадгүй шүү л шүү дээ. Тэгсэн. Сабонисыг бид юусэн маш Сабонис ч одоо хамгийн олон дабл одоо сүүлийн хэдэн үйлдэл одоо хамгийн олон дабл хийсэн тоглож байгаа шүү дээ тий. Ер нь сэнгүүн шүү дээ. Тэг ямар ч асуудалгүй шүү дээ. Тэгээ энэ багт чинь ахих юм Валентинус байгаа тий. Валентинус ирсэн байгаа. Тэгээд Малик Монко эцэст нэг юм сэлгээр үршилжүүлээд Кёно Элсээ гарааны тоглогч болгосон тий. Ээлжлээ тоглогч чинь бас Валентинс бол яг NBA дэх сүүлийн жилүүдэд үдэж байгаа юм. тий. Сабонис бол яг нэг багт очиход одоо болоо шүү. топ одоо контендер фаворит контендер багт очиход бол шууд хэлж шүү. Тий. Ер нь очиод тэгээд тэр нь аюул болно шүү. Гой шийдэх юм аа. Энэ баг бол ингээд бас адилхан Далластай адилхан плейнийхаа юг авчиад байгаа. Фениксээс болоод уу? Тэр Фениксээс болоод энэ хоёр бол ингээд хоорондоо таах юм тодорхой болчиход байгаа гэж болно шүү дээ, тий. Плейний тоглолт бол энэ тодорхой болчиход байгаа. Би нэг Cleveland-д нэг удирдлагын турш Cleveland-д арай итгэхгүй байна гэдэг яриадсан санаж байгаа тэр хоёр. Тэр чинь юусууд юм аахгүй. Гүү би олон тоглолт үзэж байгаа. Ян нөгөө нэг янд нэг аргалжч болмоор санагдаад байгаа юм даа гэдэг би ярьжсэн шүү дээ. Одоо Бостон бусад контендер байгадаг. Яг нэг аргалжч болцохоор баг надад харин Биш. Ямар баг аргалах юм? хаанаг санагдаад байгаа ганц нэг тоглолт болохоор. Яг энэ үед Cleveland-д хүчлээд байх шаардлага юу ч байхгүй. Гүг. За аргалчиж болно гэдэг нь Кливлендийг ямар баг аргалах Тэр юм? зүгээр яаж аргалах Монгол яриа л та. Зүгээр нөгөө аргалж болцохоор санагдаад байгаа гэдэг. Маазруулсан. Энэ одоо энэ нөгөө өөрийнх нь бүсд байгаа багуудаас аль нь аргална гэж? Дээр бид нөгөө энэ 8-аар гарсан баг л аргална гэж яриад. дээр бид нөгөө Бостон Бостон бол аргална гэж ярих. Бостон Тэгээ Бостонгоос фаворит нь шүү дээ. Тэгвэл Кливленд хоёрт байгаа. Тэгвэл арынх нь 6 багаас аль нь Монгол яриа шүү гэсэн шүү. за. Энд нэмэндээ яргалчихгүй юу гэлтэй. Ямар ч энэ марахгүй. Хараа энэ дээр бүр нэг юм нийтлэл гарсан баа. Тэрний юу гэсэн бэ гэхээр Доноvan Mitchell яг ингээд энэ жил яг ингээд нэг бөмбөг өөр дээр нь байж байгаа. Айгу баг واخгүй юу. Ерөнхийдөө балансаа бариад багийн бусад тоглогчтой тоглуулад эхэндээ бол энэ Доноvan Mitchell юус таалагдаагүй те. Манайгүй ингэж тоглох хожих юм уу гэсэн бодолтой энэ үйлрэл рүү орж ирээд ингээд тоглоод харин бүр амар юм биш үү гэсэн бодолтой одоо болцсон байгаа даа. Тим амар хараа бүх тоглогчид нь өөрөөрөө олцсон багийг одоо хамгаалт сайтай, төвийн тоглогч сайтай, урд шугамын тоглогч нар бас боломжийн сайн ийм багийг аргална гэж ярих айгүй хэцүү шүү дээ. Ялангуяа Eastern Conference. Тэгээ дээрэс нь Доноvan Mitchell яг өөрийгөө 100% дайчлахгүй нэг 60% тайл тоглоод байгаа байхгүй юу? Тийм. Тэр тэргүй баг нь хожиж байгаа учраас Бусдаас тоглуулад байгаа байхгүй. Үнэ. Бүгд дагийн тоглолт үзэхгүй шүү. Ямар баг жишээ нь Индиана Нью-Йорк хоёр уу те. Нэг үг хэлсэн чинь ерөөсөө барьж идэх юм. Би бол зүгээр тэр чинь нэг үг. Бид бас үг холбоо. Тэгээ аргалжч болгомоор магад чинь бол хиллэг Монгол. За. Тэгээ ер нь бол нөгөө Бостон Cleveland гэдэг бид зөндөө хоорондоо юу хэлсэн шүү дээ. Би Cleveland дээр нэг гүйцэд итгэхгүй байгаа маа гэдгийг ер нь нилээд тоглолтоор нь хараалаа. Тэгээ яхаа зүгээр. Хатж болох. 8 дугаар байранд байгаа. Одоо тэр Кливлендтэй чинь таарах баг. Тий. Майами чи плейнд байгаа шүү дээ. 8 дугаар л да. Гэхдээ плейнээс эхлээд 10-т байгаа шүү дээ. Тий, эхлээд плейнээс гарах хэрэгтэй. Оо, Чикагогоо давна гэж нэг асуудал байна. Эхлээд Чикагогоо тоглоно. Дараа нь дахиад нэг багтаа тоглож иж гарч ирнэ шүү. Коби White, Гиди хоёрыг давна гэж асуудал байна шүү дээ. Тэр чинь ихний тоглолт нь бүр. Тэгээ тэрний дараа дахиад нэг тоглож байгаа шүү. Атланта юу? Тий. Тэгэхээр бас одоо ярихад эрт байна шүү. Одоо ч Коби White-ийг ер нь баг хамтан ер нь хэцүү харагдчихлаа шүү дээ. Гиди хоёрыг бол тэр ихтэй сонирн байгаа шүү. Уул нь бүхнээ явуулаад за энэ багаас бүр юу ч энэ үлэл хараад хэрэггүй гэсэн баг нь бүр ямар ч их очтیں۔ Мэдгүй. За одоо Bucks
Майами тоглолтыг бүгд үзэж байна. Энэ ч өнөөдөр тоглолтоо тий. Өчигдөр тоглож байгаа. За Hero тоглоогүй, Lillard тоглоогүй. Лилэд ихтэй их мэдээлэл гарсан байсан шүү дээ. Гайгүй Гайг болсон. А дээрээс нэг Bobby Portis Юу Ивж юм бэ? шийдэлэн дуусч байгаа. тэгэхээр бас Bucks бас тий. Гайгүй хаа. Гайг хаа. Тэгээд дээрэс нь энэ хүн их хэрэг болоод байна. Майкл Портер Жуниор. Kevin Porter Jr. Аимшигтай сүүлийн 2 тоглолтын дээр бүр аимшигтай болсон. Бөмбөг алдалт хийхгүй шүү дээ. Ухаачж байна. Тэгээ энэ гоогүй. Энэ Потенциал нь энэ. Ер нь потенциал нь NBA-гийн гарааны тоглогч шүү дээ. Данс характер муутай, хувийн сахилга бат муутай. Ямар санда өнгөрсөн жил Грекийн лигийн зүгээр дундаж баг дээр очсон тоглолцсон явж байгаа. тэгээ Клиперст Портер Жуниорт айгүй цөөхөн минут өгсөн тий. Ерөөсөө нэг тийм гараад юм хийж амжихааргүй минут тий. Тэнгүүд энд болохоор айгүй 50 өгөөд байгаа байхгүй. Бас 20-од байна. Lillard авах болохоор ихслээ. Тэрнээс Ryan Rollins гэдэг тоглогчид минут алдаад байгаа наач бас. Тэгэхээр бас л яг л нэг л юм болдгоо юм шиг байна. Гэхдээ Rollins нь бол тоглооны ур чадвар бол манай хүний хажууд хаамж хүртэл байна шүү дээ. Тэгэхээр 5-6 ассист авчихдаг. Энэ чинь болохоор угаасаа юу тоох юм бэ? Манай хүн жоо золдохгүй. Нэг ингээд яаж хараа ингээд характер нь болдог шүү. Харагдаж шүү. Тийм тийм. Тэгэхээр баян ингэж оноо авч байгаа юм шиг үү те? Бид нэг Bucks-ыг нэг ярихгүй байгаа. Bucks бол гэхдээ нэг сая хэлсэн тоглолчнууд нэрж байгаа. Дээрс нэг нэг ярьдэн шүү дээ. Янстаа баг бол үргэлж аюултай гэдэг нэг өөрөөсөө мартаж болохгүй. Плей-оффт Янас өстө дуустлаа л үзсэн шүү дээ. Тэгэхээр Янстаа үгэлж аюултай. Өнгөрсөн жил Янс ч гол нь тоглоогүй шүү. плей-офф дээр хэр явахаас шалтгаалж бас NBA өөрчлөгч магадгүй байдаг шүү дээ. Хэрвээ амжилт үзүүлэхгүй явах юм бол Янс багаас солилё гэсэн шийдвэр гаргах юм бол тэгэл. Тэгээ сая бидний сая ярьлаа. Kevin Porter Jr. гэдэг тоглогчийг бид энэ хангалттай минут өгөх юм бол яаж тоглохыг харлаа. За солилцоо Kuzma авцсан байна. Тэгээ дээрээс нь Bobby Portis нэг юунд дуусаад ирж чинь тэгээд хин лидер дээр тоглохоор болчих. Тэгэхээр энэ багчин аюултай баг мөн байхгүй байсан. Ер нь бол плей-оффт бол тэгэж зүгээр яг өрөндийн өрсөлдөөний хажууд орондын өрсөлдөөн жижигдэж байгаа ч гэсэн цуурлууд бол үзүүштэй болно. Хоорондоо бол алдсан шүү дээ. Одоо Индиана Детройт. Одоо энэ нөгөө Денвер Мэнерт бол очиж алуулсан ч гэсэн яг хоорондоо бол алдсан л та. энэ Милокигийн нэг эдэн тоглогч саяны нэрлсэн эдэн тоглогчдын үүрэг ройлын яг минутын яг гой тоочны хойрлол асуудал байгаа. тэр тасруулж мэдж байгаа. Kevin Porter хизээ орж ирээд үргээ гүйцэтгээд гарах уу Kuzma яах вэ? Ихэнх нь ногоорцсон. Энэ зүгээр 6-нд бэлэн болцсон байж байгаа. Эхний 6 ногоорсон сүүлийн 5 Улаан улаацсан тодорхой болсон тийм. Яг ийм хөө байдалтай. Тэр доотлын дөрвөөс ч одоо Би зүгээр яг энүүгээрээ дуусаад нөгөө нэг Нью-Йорк Bucks хоёр ихнээс ч арай нэг томчууд нь хоорондоо таарчсаа гэж бодоод байгаа. Тэгээ хоёр залуу баг нь хоорондоо таарчсаа гэж бодоод. Ингээд дуусвал тий. Энэ магадлал өндөр л байгаа юм шиг. Detroit Bucks 2 солидуу солидох юм шиг. Бусд нэг өөр. Атланта. За яг за энэ сакаас тоглолтын үгүй. үзэл тарах юм бол Индиана Bucks-ын тоглолт бол үнэхээр үзүүштэй болно. Тэгээд. Тэгээд Нью-Йорк Детройт бас алаан болно тий. Яг За одоо энэ танаас асууч. Түүчин тоглолт асуусан чи арай болог харыг одоо л ярьж болно үстэй. Энэ плей-ний дүрдэн багаас аль нь гарч ирэх юм? Яг одоо хоёр баг нэг. Майами шүү дээ. Би бол Майами. Нэг нь Майами. Атланта. Майами Атланта хоёр юм тий. Атланта. Атланта. Атланта гарна. Нүүх нь. Тэгээд нөгөөх нь Чикаго. Хүүх. За. Хин амрын хувьд. Плей-ний 7-8 дугаар өрөнд. За Орландо. Нөгөө хоёр нь. Стейг шүү дээ. Атлантад тоглох нь шүү дээ нөгөө хоёрыг ч хоцсон. Бараг яа хэцүү юм байна. Ер нь бол бараг юу юм байна. Яг би яг зүгээр яг хамгийн сүүлийн одоо үеийн формороо бол би Чикаго Буллсыг гаргах юм. Тэгэхээр Орландо 7 гарах нь шүү дээ. Тийм. Тэгээд 8-аар Чикаго. За чи. Айгүйгүй. Стом мэдгүй. Эсвэл юу ч мэдгүй. Атлантаг бол хармаар л. Атланта нэг тоглолтын дээр л аюултай. Атлантаг ийм тоглолтонд мастер байхгүй. Нэг тоглолт. Нэг тоглолтонд. Тэгэхээр энэ Атланта авсан. 8-аар нь тэгвэл. Үүсэй л гэж боддог. Орландо очих гэж бодож байгаа юм шүү дээ. Гэхдээ Орландо ч Орландо Jalen оноо Suggs явж өгдөг юм аа. Jalen Suggs байхгүй бол. Энэ 100 дээр л эргэлдэн шүү дээ. Жаг өөрчлөгдсөн болоо л гэж бодоод шүү дээ. Оноо явуулж байгаа хүн PFSF 2 байхгүй. Би бол багийн лидерүүдийн зан гарыг харахаар Орландо нөгөө ер нь яаж жагаад гараад ирэх болов гэж найдаа. Майами гэсэн үг тийм. Майамид бол би угаасаа амар ихтэй байгаа шүү дээ. Майами бүр бартаар шүү За дээ. тэгэхээр Орландо 7 гараад 8-аар Майами авах нь шүү дээ. Майами 2 очихтой тэгвэл. Хоёр хожим байж. Чикагог очоод тэгээд Атланта очих юм шүү дээ. Асуудал. За. Чикаго юм нь орчихгүй бол. Юм нь орчих юм бол өстэй. Оби White ч орчвол тэгэл бас. Коби шүү дээ. За Премьер Спорт нэг Амар баг бүх тоглолт амар хаа. энэ дөр муу тоглох гэж нэг тоглох байхгүй. Уусаа харагдахгүй шүү дээ. Бостон Нью-Йорк. Яа. Бостон Нью-Йорк. Бостон Minnesota Bucks. Миннесота Бакстай тоглож гоё болно шүү дээ. За Houston Clippers. Dallas Lakers нөгөө AD уг нь ирэх маш чухал ажил болтой тоглолт байсан чинь
Үлээлт дундчлаа тий. Тий, AD гэхдээ энэ тоглолтын дээр Ирэх баг. тоглуулах юм болов уу? Тоглох баг. Тоглуулах байх. Яа нэ Memphis чи ямар амар хуваарт юм бэ? Minnesota тоглож дахиад дараа нь диймэгтэй тоглох юм шүү дээ. Яа. Тийм, Memphis амар урт. Memphis харин Батари Memphis л лошоо одлын унтсан юм биш тийм юм шүү дээ. ер нь бол тэгж харагдаж байгаа үстэй. Тэгээ цаана Sacramento хүлээж байгаа хгүй харин. Memphis батар унчаад байгаа юм шүү дээ. Houston бас эвгүй хуваарт тоглосон. Lakers бол одоо юутай тоглоно? Lakers-тэй Clippers-тэй Ilya хоёр багтаа тоглоно. Тий. Lakers болохоор одоо Oklahoma Academy тоглоод тэгээ Houston-тэй тоглоно. OKC бол одоо тоглолтууд хайж байгаа хоо ер нь үлдсэн тоглолтууд нэг хожих жуулахгүй шүү дээ. Тэгэхээр OKC дээр бол хожоод байж болох байх. Тийм. Дол OKC нэг хүчлээд Ер нь бол уулын саянд бас нэг юм дутуу. би нэг юм асуух гэж марцчих. Лука Дончичийн солилцооны талаар ганц сэтгэлдээ хэлчихэж шүү дээ. Тий, яг зөв. Гэхдээ яг Лука Дончичийн солилцоо би зүгээр ингэж л бодсон шүү дээ. Тэр нөгөө Лука нэг юу яадаг шүү дээ, нөгөө хамгаалт сул гэж нэг яригддаг нэг зүйл байдаг шүү дээ Лукагийн. Тэгээд тэр нь өөрөөсөө тэр өмнө л хэлсэн байх гэж бодсон шүү дээ. Хамгаалтыг эрхмэлдэгэ. Тийм учраас хамгаалттай баг бүрдүүлэхийг хүслээ гэж л Нико хэлсэн шүү дээ. Тэр нь л үнэн байх л гэж бодсон шүү. Тэгэл Лукаг ер нь бол ирээдүйд Гэхдээ Лука шүү дээ. тий. Яг Энтони Дэвисээр солигдгор бол Энтони ер нь бол Энтони Дэвис маань ингээд цаашдаа бас юм болно гэж тооцсон юм уу? Эсвэл Кайри Энтони Дэвис хоёр ингээд болчихно гэж бодсон юм уу? Лукатай одоо яг та сая ингээд 6 жил үзлээ шүү дээ. Нэг бүсийн финал, нэг NBA-ийн финалд хүрлээ. Тэг чи хангалттай гоё юм шүү дээ. Гэхдээ Лукад хизээч тийм тойруулаад супер бүрэлдэхүүн бүрдүүлж өгөөгүй шүү дээ. Хүн л өөр ахмад шиг зүтгээд л байсан шүү дээ. Тийм үст. Дээрээс нь сая шин гэрээ хийх гэжсэн. Гэрээ бол 300 хэлсэн. Хив хинтээ харьцуулж юу? Ахмадтай гэлбэрт. За дээрээс нь бас нөгөө бид нар бас сая яг энийг хэлэх хэрэгтэй нөгөө өнгөрсөн сая одоо амралтын үеүүдээр бид нар магадгүй би өөр бас пост бичсэн баг. Түүхэнд би ер нь бас нэг ийм амжилт одоо Монголын лигт миний мэдхийн ийм амжилтад олоод тоглолтод үзсэнгүү. Яг тэгэхээр залуус маань өөрсдөө яг тэрийг яаж тэр тоглолтыг үзэх гэж одоо улаарч те одоо хүсэж зүгээр ингээд гэртээ бүтсөний өдөр гэртээ байсангүй шүү дээ. Гадуур байсан бүх одоо ингээд бүх сагсаар па буушин газрууд сууддаггүй. Бүгд сагсаар. Тийм. Ордны билет бол угаасаа 7 минутанд дууссан юм чинь. Тэгээ тэр бол ус олдох нь угаасаа маш ховор байсан. Тэгэхээр тэгж амар сагсаар амьсгалж тэгээ дэмжиж гэдэг мөрөөс Монголын лигийн тэр гоё. Дээрээс нь Демаркус Казанс эффектийг бас бид нар бас заавал хэлэх хэрэгтэй бас тэгээд бас баярлаа гэж хэлэх хэрэгтэй баг. Бас энэ тоглогч бас Монгол дээрээ бас нэг шат ингээд ахиулаад Танилцсан уу? үзэгч фэнүүдийг бас ингээд авчаад бүгдийг нэг гоё болгоод те. Тэгээ чи гоё шүү дээ. Тэгэхээр яг бас гоё байна. Тэгэхээр бас лиг маань одоо тэгээд бас үргэлжлэн цаашаа. Тэгэхээр нөгөө яалтчгүй нөгөө бидний хэлсэн 3 сар 4 сар битүү сагсны л. Тэгээ яг энэ чирээ Монголын сагсыг үргэлжлүүлээ үзээрэй. Бүгээ явсан ч гэсэн. Бид нар бүгдийг үздэг юм уу? Бүгдийг үздэг үстэй. Үзээрэй. Плейоффын тоглолтыг бол би бол зүгээр плейоффын тоглолтоос эхлээд бүгдийг үздэг хэлдэг. Тэгээ баажигийн дэмждэг баг нь байгаа юм чи. Савсаа дэмждэг хоёр багийн хоорондоо таарсан. Тийм үү. Ботос бас дэмждэг байсан юм. Итгэл явуулж байна тийм. Өөрийнхөө насаараа дэмжсэн багаар дэмжиж. Cousins-тэй найз юм шиг үлээ. Насаараа дэмждэг багаар дэмжнэ миний доо. Тий. Олон юм ярьж буруутгаа чи. Танаа баг за тэр яах вэ? За бүгд Дараа нэг. Тэгээ дараагийн 7 хоногт бүгд уулзсан. Тэгээд одоо энэ 7 хоног бол NBA-гийн хувьд хамгийн чухал 7 хоног болчиход байна. Саяны хэлсэн тэр нөгөө 5 баг адилхан хожил ажилттай байрлалын төлөө. Тэгэхээр тоглолт болгон одоо амиа тавьсан тоглолт болно шүү дээ. Тэгэхээр NBA тогт амтгаар зурсан 7 хоногоос эхлээд NBA тогт маань даваа болон пүрэв гаргуудад хоёр удаа явахдаг болно гэдэг бас хэлээ татаад NBA тогт өгч амтгаар зурсан. Баярлалаа.